Hi, Дона байна. Сайн байцгаана уу? Нанда байна. Data Story podcast тавтаа морил. Ирээдүйг өөрчилж буй салбар болох өгөгдөл болон хиймэл оюун ухааны талаар бид та бүхэнтэйгээ хуваалцгаар шийдлээ. Та дата болон AI салбарт хэрхэн орж ажиллах талаар бодож ирсэн үү? Эсвэл өөрийн мэргэжлээ өөрчлөн энэ салбарт орох сорилтыг эхлүүлэхийг хүсэж байгаач хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тийм ээ, та зөв цаг үед яг өөрт хэрэгтэй мэдээллийг сонсохоор энэхүү подкастыг үзэж байна. Юуны өмнө та ганцаараа биш. Олон монголчууд энэхүү салбар руу орохыг хүсдэгч яг хаанаас эхлэх, ямар ур чадвар хэрэгтэйг мэдэхгүй байх нь элбэг. Тийм ч учраас бид энэ подкастыг эхлүүлж байна. Ирээдүйг өөрчилж буй салбарын талаарх мэргэжлүүдийн зөвлөгөө, бодит туршлага, карьерт хэрэгтэй практик зөвлөгөөг та бүхэнд хүргэхийн тулд бид энэхүү подкастаар салбарын мэргэжилтнүүдтэй ярилцаж, карьер зөвлөгөө өгч, AI болон өгөгдлийн салбарын нэн чухал асуултуудад хариулах болно. Оюутан сурагч салбараа өөрчлөхийг хүсч буй мэргэжилтэн эсвэл зүгээр л технологи дуртай хэн бүхэн зориулсан подкаста та бүхэндээ хүргэж байна. За ингээд өнөөдрийн дугаараа эхлүүлье. Сайн байцгаана уу? Data Stories podcast-ын тавтай морил. Бид эхний дугаараараа подкастын хостуудаа танилцуулахаар бэлдсэн байна. Тэгэд өнөөдрийн подкастаар бид өөрсдийн карьер замнал болон Data AI салбарт анх хэрхэн хөл тавьж байсан туршлагаа танилцуулах болно. За миний нэрийг Нанда гэдэг. Доноогоо өөрийгөө танилцуулаад подкастаа эхлүүлээч гэж урья. Баярлалаа. За сайн байцгаана уу? Намайг Дулмар Хчаа гэдэг. Анх Австралид 2019 онд мастер хамгаалахаар ирсэн байна. За түүнээс өмнө болохоор Монголд ер нь бол 5 жилийн хугацаанд банк санхүүгийн байгууллагад financial analyst ер нь finance талтай ажилласан ажлын туршлагатай. Гэхдээ Австралид ирж одоо мастерын зэрэг хамгаалах гол зорилго нь болохоор мэдээж career shift буюу те өөр одоо салбар руу орох. За түүнчлэн голчлон одоо ер нь яг data болон AI салбар руу ер нь орё гэсэн зорилгоор анх мастераа хамгаалахаар ирсэн байна. За ингээд 2021 онд мастрынхаа сургалтыг дуусгаад одоогоор PwC гэдэг консалтинг фирмд ажиллаж байна. За одоо ингээд 4 дахь жилдээ одоо ер нь бол орж байна. За манай PwC фирм нь болохоор ер нь Big Four гэж ярьдаг. 4 том фирмийн нэг байгаа. За консалтинг фирм гэж хэлж байгаа учир нь юу вэ гэхээр дотроо ер нь бол ямар одоо үйлчлэгээ үзүүлж байгаа гэдгээс шалтгаалаад ингээд салбараар хуваагддаг. За жишээлбэл консалтинг, tax, insurance гэж хуваагдаж байгаа. За ер нь жоох finance талдаа үйлчлэгээ үзүүлж байгаа салбар нь болохоор tax болон insurance гэж явж байна. За консалтинг нь болохоор зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа салбар байна. За энэ салбар дотор болохоор data and AI гэдэг баг бол байна. За энэ баг маань болохоор яг nationally буюу яг Австрали даяараа болохоор нэг 100-аад хүнтэй ийм багийн одоо нэг гишүүн бол явж байна. За PwC гэдэг энэ компани маань өөрөө болохоор яг ингээд олон улсын фирма тий. За нэг 150 гаруй орнд салбартай. За 370 мянган гаруй одоо ажилтнтай ийм байгууллага. За тэгэхээр энэ нэг олон улсын байгууллагад ажиллах хамгийн гоё юм нь юу гэдэг вэ гэхээр олон улсын хүмүүстэй уулзаж одоо ажиллах, туршлага хөрвүүлэх тийм боломжоос гадна түүнээс гадна маш олон одоо бенефитүүд байдаг. За энийг болохоор энэ подкастын бас ингээд дундуур та бүхэндээ бас хуваалцах болно гэж хэлмээр байна. За ингээд үүнээс гадна одоо миний хувьд болохоор Монголд бас Монголын их сургууль, санхүү эдийн засгийн сургууль дүүргэсэн. За тэгээд 5 жилийн ажлын туршлагатайгаар энд ирсэн байна. Одоогоор болохоор Адлайдад нөхөр охиныхаа хамт амьдарч байна. Ингээд 4 дахь жилдээ яг ингээд яг өөрхөн хүссэн мэргэжлийнхэн дагуу буюу тэ дата яг энэ салбар руу ороод ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна. За тэгээд дээрэс нь бас MPA буюу тэ Mongolian Professionals in Australia гэдэг энэ community-г үүсгэн байгууллаа тэ яг мэргэжлэрээ ажиллаж байгаа монголчуудаа тэ мэргэжлэрээ ажилд орохыг хүсэж байгаа оюутнууд болон тэ залуучуудад зориулсан юм community-г үүсгэн байгуулад ингээд нандатагаа цуг за дахиад бас ингээ 2 коуч бас манай одоо MPA-д орж ирдэг байгаа. За ингээд өөртөө одоо юу гэх зорилго нэгтэй тэгээ Монгол бүсгүүчүүдтэйгээ ингээд нийлээд яг биднэртэй адилхан одоо ингээд сураад тэгээ мэргэжлэрээ ажиллах гэж бодож байгаа энэ залуучуудаа ингээд туслах тийм зорилгоор энэ MPA гэдэг community-г үүсгэн байгуулад 3 дахь жилдээ явж байна. За бидний хувьд болохоор хамгийн гол одоо үзүүлдэг үйлчлэг юм болохоор мэдээж career coaching байна. За түүнээс гадна оюутны програм гэж байна. За тэгээд Excel гэдэг одоо энэ жилээс бол илүү төлхөө болохоор
дата гэдэг салбар руу илүү одоо өөрийнх нь сурсан мэдсэнийг бусдаа хуваалцах гэсэн тийм зорилгоор манайх явж байна. За ингээд туршлаггүйгээр Нандаа руугаа шилжүүлье. Нандаа минь өөрийгөө танилцуулъя. За баярлалаа. Би өөрийгөө ерөөхдөө товчхон танилцуулъя. Намайг Нандаа гэдэг. Доонотой мөн адилаар 2019 онд 2018 оны сүүлээр ирсэн юм байна Австралид. За анх тэгээд ерөнхийдөө хэлний бэлтгэлээс эхлээд дараа нь Monash-ийн Master of Data Science руу илсэн ороод за тэгээд магистрийн зэрэгээ хамгаалаад одоогоор болохоор Culture Amp гэдэг компанид data analyst-аар ажиллаж байгаа. За мөн адил Монголын боловсрол гэх юм бол Монголд KTEMS гэдэг чинь тий Computer Technical Management-ийн сургууль тэрийг болохоор software engineer буюу программист мэргэжлэр төгссөн. За тэгээд мөн 4.5 жил яг программистаар ажиллаж агаад тэгээд ерөөхдөө дата руу орох бас шийдвэрээ гаргаад энд ирсэн байгаа. За тэгээд MPA тийм бол мэдээж хамтран үүсгэн байгуулагч. За тэгээд MPA бол миний цэвэр яг сонирхол гэсэн үг. Өөрөө би тэгэж community-даа буцааж туслах тиймэрхүү талдаа айгу сонирхолтой. Тэгээд яг өөрийн сонирхлоороо энэ бүлэгтээ нэгдэж ажилладаг. За миний талаар нэг иймэрхүү байна. Энэ дээр нөгөө нэмж хэлэхэд битэрчмэс нөгөө 2019 онд яг Monash те мастрын оюутнууд байхдаа яг танилцчихсан. Тэгэл нөгөө номын сандал цуг одоо үнждэг байлаа шүү дээ. Тэгж байгаа л түүнээс хойш одоо мастрын зэрэг дуусгаа. Тэгээ одоо ингээ хойлоо яг цэвэр одоо passion буюу тэг өөрийнхөө хүсэл сонирхол тэрийгээ дагаад бас бүтэн цагийн ажлын хажуугаар тэгээ MP гэдэг ус community-г үүсгэн байгуулалт явж байгаа маш их баяртай байна. За. Тэгээд цаашаага хэдүүлээ өрүүлжлэх юм бол ингээд подкаст хамгийн түрүүлээд мэдээж нөгөө саяны хэлсний дагуу карьер замналаараа эхлүүлээ гэж бодлоо. За тэгэхээр Нандагийн хувьд болохоор ер нь анх яаж ер нь data analyst болсон те энэ рол руу те ер нь энэ чиглэл рүү одоо түрүүн хэллээ шүү дээ те өөр software engineering байсан гэж энэ одоо салбар руу data тал руу одоо орох болсон шалтгаан юу юм бэ? За тэгээд culture and бас ерөнхийдөө орсон day to day буюу те өдөр тутамдаа хийдэг ажлаасаа сонирхол. Зүзөө. Би болохоор яг дата руу ингээд зориод орё гэсэн юм бол үнэхээр байгаагүй. Айгуу тийм random choices гэх юм уу тийм санамсаргүй. Гэхдээ ерөнхийдөө нэг гадаадад магистра хамгаалж гэсэн бодол байсан. За тэгээд Америк руу сурах гээд болохгүй виз гарахгүй. Тэгээд явж аваад Австрали руу айгуу санамсаргүй манай ажлын Австрали руу сурах гэж байгаа гэхээр тэр агентлаг дээр нь очиж зүгээр уулзаал. Айгуу санамсаргүй зүгээр нэг нэгээр бичиг баримтаа ингэж өгч явж байгаа л нэг мэдсэн сургууль сонгох болсон. Тэгээд сургууль сонгох болонгуудаа ер нь бол хотын төвийн сургууль сонгоё гэж тэгжсэн чинь агентлагийн маань зүгээс энэ одоо Monash гэх сургуульд сурвал зүгээр штэ энэ айгуу дайггүй сайн сургууль штэ гэд санал болгоод тэгээ судлаад утсан ч бас айгуу давгүй сургууль. Тэгээд сургууль дээрээ үндэслээд мэрэгжлийнх нь листийг хараад айгуу буруу урамлаар явсан гэх юм уу. Тэгээ мэрэгжлийнх нь листийг харангуудаа яг IT-гаар ингээд программистаар ерөнхийдөө ажилласан байсан болохоор программистаар дахиад магистр хамгаална гэхээр нэг тийм шинэлэг мэдлэг олж авах нэг жоохон юу санагдаагүй тийхгүй юм шиг санагдсан. Ер нь бол тэтгэргүй ажилласан болохоор ер нь бол юмнуудаа би мэдж байгаа юм шиг санагдсан. Тийм болохоор ингээд яг IT faculty-гийн мэрэгжлийг харангуйтаа data гэж хараад энэ сток гоё юм байна. Энэ бусдаас айгүй гоё шинэ харагдаж байна. За тэгээд нэгдүгээр тэгэж бодсон. Хоёрдугаар болохоор ерөнхийдөө би яг багаасаа математикийн хичээлд айгүй дуртай байсан. Тэгээд яг математик, тэгээд программист background, тэнгуүтээ нэг хувийн характер нь болохоор ер нь амар attention to detail тийм detail юмыг айгүй анзаардаг, detailд ач холбогдол өгдөг төрлийн хүн болохоор ер нь энэ гурвыг огтлцуулангууд яг надад болох мэрэгжил юм байна. За энэ л минийх юм байна гэж бодоод. Тэгээ ер нь бол дата руу анх орж исэн. Тэгээд одоо бас энэ салбар руу орсондоо ч маш баяртай байдаг. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор Culture Amp ер нь юу хийдэг вэ гэдгийгсэн шүү дээ тий. Culture Amp болохоор яг data analyst гэдэг рол дээр ажиллаж байна. Тэгтээ манай ажилтнууд маань болохоор internal team буюу яг дотоод ажилтны баг, за эсвэл client гэд харилцагчийн баг гэд хуваагддаг. Би болохоор internal team-дээ ажилдаг. Тэгэхээр ер нь бол энэ Culture Amp гэдэг компани 1000 гаруй ажилчдын датан дээр ажилтгаа гэсэн үг. Тэгээд гол төлөв энэ компани маань болохоор яг үндсэн бүтээгдэхүүн нь ажилчдын ажлын байран дээрх одоо ажлын бүтээмжүүд сайжруулах тал дээр анхаарсан тийм бүтээгдэхүүн гаргасан. Мөн тэр түүнтэй холбогдолтой датан дээр аягүй их ажилдаг. Тэгээд өдөр тутамдаа бол гол төлөв яг судалгааны датан дээр
үзүүлэлтүүдийг нь үзээ. За тэнцэнээс ямар инсайт гаргахаараа тэндээсээ буцаагаад одоо ажилтны перформансыг сайжруулахад ямар өөр нөлөө харагдаж чинь гэдэг юм уу те. Ер нь бол тэгээ сүрвэ датан дээр боловсруулалт хийгээд инсайтын тайлгандаг. Тиймэрхүү л гол ажлыг хийдэг гэсэн үг. Тийм байна да. За. Тэгээд миний хувьд бол ийм байна. Доногийн хувьд энэ салбар руу анх яаж орсон бэ? За тэгээд PwC-д одоо 3.5 жил бараг 4 жил ажиллаж байна те. Энэ хугацаанд ажлын байрныхаа талаар онцлог, сонирхолтой зүйлийг ерөнхийд нь хуваалцвал ямар хөө зүйл сайн вэ? За анх болохоор яг энэ дата салбар руу орё гэдэг шийдвэр хийзээ гарсан хэр 17 он баха. 17 оны үед л ер нь бол нэг яг банк санхүүгийн салбарт нэг 4-5 жил ажиллаа. За ер нь бол одоо ингээд нэг жоохон гацаад байна те. Ер нь бол ингээд нэг сургамаас сурцсан юм шиг санагдаад те. Эсвэл ингээд ер нь бол нэг өөрсөлт хийх тийм хүсэл байсан. За тэгээд тэр өөрсөлт хийх хүсэл нь юу байсан мэхээр нэгдүгээрт ингээд гадаад руу яв суралцах те. Нөгөө ер нь л бол анханасаа мастер зүгээр сурчаад буцаад яг Монгол руу явна гэж бол ер нь анх төсөөлж байсан. Тэгэхээр өөр нэг мэрэгчлэр сураад те өөр илүү юм сураа. За тэгээд дээрээс нь мэдээж нөгөө англи хэлээс нэг жоохон сайжруулаад ирсэн тийм хүслээсэн. За тэгээд яг тухайн үед болохоор яг судалгаа хийсэн. Судалгаа хийгээл за миний ч одоо боловсролын бэкграунд юу лээ те ажлын туршлага маань юу лээ энэ хоёрыг ингэ нийлүүлэхээр одоо яг банк санхүү биш ч гэсэндээ яг одоо нэг эн чинь ер нь бол тоо олон логиктон дээр суурилсан мэрэгчлэл бол зүгээр гэж үзсэн. Яагаад тэгэхээр би бас одоо нандатай адилхан нэг 10 жилдээ бас математиктай айгу сонирхолтой айгу дуртай те одоо ингэ за яг нэг зуны амталтыг бол амар тодорхой санд ингээд айл хүмүүс ингээд гадаа тий өдөрж ингээд гадаа тоглоол нөгөө нэг зуны амталтыг өнгөрөөж хаад би тэр нөгөө дараа жилийнхэн нөгөө математикийн номыг гаргаж ирсэн тэрийг бүр ингээд тухайн 100 дуустал тэр ангийн математикийг ингээд тэр чинь дуусгаад орж исэн түүхээд тийм ингээд 92 хувцастай математикийн дэвтрээ тий 9 сарын нэг ингээд багштай барьж чи та энийг шалгаад өгөөч гэх тий тэр чинь яг юу байсан бэ гэх нөгөө нэг үнэхээр л бүр ингээд хүсэл сонирхолтой те тэр нэг тоог бодоод тэр нэг хариу нь гарангууд ингээд амар тийм баясгал авдаг те тэр нэг happiness тэр ямар нэг тэр нэг achievement те ямар нэг юм одоо талаасаа ер нь хийн дэ чинь чадвар чи юу юм чи юу хийхийг хүсэж байгаа юм те дээрээс нь одоо яг эдийн засаг зах зээл дээр яг ямар скил хэрэгтэй ур чадвар хэрэгтэй те тэрийг айгу судалж үзэл тэгэл өстой нэрээ за ер нь бол яг энэ data science те data analyst data аналитик гэдэг талбар руу явах хэрэгтэй байна гэдэг шийдвэр гаргаад за тэгээд анх яг сургуулаа сонгоод тэгээд нөгөө моношт юу мастерын зэрэг хамгаалсан чинь яг юу data science руу орж таагүй. Яагаад тэгэхээр чи нөгөө нэг IT те цэвэр IT ч юм уу software engineering тийм нөгөө мэрэгжлийн background байхгүй ч шууд орох боломжгүй байсан. Тэгээ хамгийн ойрхон л ерөөсөө тэр хэрэглээний эдийн засаг econometrics гэдэг мэрэгжлээс л да. За тэгээ тэр мэрэгжил маань яасан бэ гэхээр яг нэг 40% ч юм уу тийм дататай холбогдолтой юу те хичээлүүдтэй яагаад тэгэхээр чи econometrics гэдэг чинь юм цэвэр нөгөө нэг тоо явж байгаа ч тий. Тэгээд тэрийг би харж үзээд за энэ ямар ч мэрэгжлэр би сурах юм бол яаж ээлтэй дата руу хөрвөх надад боломж байгаа юм байна гэдгийг хараад тэгээд анхаарч ирсэн. Тэгээд явж байгаад нөгөө манай энэ мастрын юу чинь зэрэгчин болохоор 2 жилийн мөртлөө 1 жил нь болохоор бүтэн ингээд диплом бичдэг. За тэр дипломоо бичихдээ би айгүй мундаг багштай таарсан. Айгүй мундаг лекчер багштай. Одоо Оксфордод одоо багшилж байгаа нэг хүн байна. За тэр багшийн доор бүтэн жил одоо тэр нэг судалгааг бичиж явахдаа хамгийн гол суралцсан юм юу гэхээр яг тэр big data дээр ажиллах тий R гэдэг яг тэр үед болохоор яг сургуулийн орчинд болохоор яг R дээр л ажилладаг байсан. Одоо юу гэх юм SQL Python тийм сүрхий юмнууд бол ер нь бол тийм хэрэглээнд байхгүй шүү дээ. За тэгээд R дээр бол нэлээд ажилласан. За тэгээд Excel-ийг бас тэгээд ер нь бол нэлээд гараасаа гарах тал руу тийм чинь бүтэн нэг жил өөр хүн төлөө юм хийж байгаа хүн учраас яалтчгүй тэрийг бол нэлээд нухац сууж хийсэн. За тэрийг хийж байгаад ингээд учрыг нь олгоод энэ чинь нэр яг нэг тоотой адилхантай логиктой адилхан ямар одоо логиктой ямар учир шалтгаанаас юу гарч байгаа гэдгийг ойлгож чадах юм бол тэр нэг асуудлыг шийдэхдээ problem solving гэдэг юм байх юм бол энэ чинь айгүй төстэй юм гэдгийг ойлгоод тэгэл тэр одоо дипломыг дуусгах явцдаа за энэ бол үнэхээр яг миний яг ажиллах хэвээр салбар юм. Яг энэ салбар л би ажлын
одоо юу офер хайх хэрэгтэй юм гэдэг яг тийм шийдвэрүүд гаргаж ирсэн. За тэгээд мастер суралцж байхдаа нэг ойлгосон юм юу гэхээр одоо яг career shift буюу тийм үнэхээр мэрэгчлээ өөрчилж байгаа хүнд бол ажлын туршлага бол аюу ерөөс угсаа ямар ч ажлын туршлага байхгүй гэсэн үг чинь тэр одоо орох гэж байгаа салбартаа. Тэгэхээр тэр ажлын туршлагыг ямар нэгэн байдлаар хуримтлуулах нь аюу чухал байсан. Тэгэхээр би нөгөө оюутан багтаа бол нөгөө internship те дадлын ажил, part time тэгээ энэ тэнд одоо сайн дурын ажил, волонтер хийх энэ төр гих зэрэг юм айгүй олон ингээд арга замаар нөгөө ажлын туршлага гэдэг тэг work experience гэдэг юм хоримтлсан. За хитэйгээр яг оюутны клубд одоо сайн дураар ажилласан ч юм уу те хитэйгээр одоо сургуулийн одоо лабд ингээд ассистентаар сайн дураар ажилласан гэж байгаа боловч тэр чинь ингээд дандаа ажлын туршлага болж явж исэн мөгөд эргээд надад тэр нөгөө нэг энэ тэнд сайн дурын ажил хийж явсан маань эргээд надад айгүй том хаалгыг үлнээсэн. За тэр нь юу гэсэн гэхээр хамгийн ихний дататай холбогдолтой ажиллаа болохоор би яг тэр волонтер хийж авч байгаад ингээд танилцж исэн ангийнхан хүүхдээр ингээд дамжуулж ингээд рефер хийлгэж тэр ажил руу орж исэн. За тэр ажил нь ямар ажил байсан бэ гэхээр яг тийм стартап part time одоо data science тэр ажиллах боломж исэн. Яг тэгэхээр тэр манай ингээ хөтлөхөөр өөрөө яг PhD рүү суралцахаараа шийдээ. Тэгээ өөрийнхөө хийдэг part time ажилдаа одоо өөрийнхөө чи хэрвээ үнэхээр ингээ таньдаг хүмүүс яхаа бол бид тэр рефер хийж өгөөрөө гэж цаатлах стартап компани хэлсэн бэл. Тэнгүүд нөгөө хүн ч болох надтай зөв ингээд урд нь ажиллаж исэн те. Ер нь яг уу жоон persistent-тэй ямар ч нэг юм хийн гэвэл хийгээд ард нь гаргацдаг. Тэг үнэхээр бүр хэцүү дээ чадахгүй байснаас яаж их суугаад ард нь гаргадаг те. Тэр ингээд заан энтриг ингээ харсан гэ дараа тэр recommendation ирээд letter дээр биччихсэн. Тэгэхээр тэр хүмүүс надад ингээд анх холбогдоод за даана чи ингээ төгс болоогүй амч угсаа чи part time ажил хайж байгаа зү тий data science юм ажлын рол энэ чингээд би чам рефер хийгээд өгөөс. Тэгэл бүр үнэхээр амар хапписэн. Тэгэл очиод аплайцсан, ярилцлаганд орсон яг тэр нөгөө стартапыг хийж байгаа бүтээгдэхүүн юмнууд нь гэсэн аюу таалагдсан. Яагаад тэгэхээр тэр нөгөө classification cluster analysis энэ төр аюу төвлөрч ажилладаг компани байсан. За тэгээд тэр компани би төгсөн төрслөө бол ямарс нэг 8-9 сар бол ажилласан. Тэгээд стартап чинь ер нь бол аюу хурдтай. Гэхдээ хамгийн ихний ажил байсан болохоор бүр үнэхээр паникнд орох тохиолдол бол маш их байсан. Яагаад гэвэл мэдгүй юмнууд амар гарна. Гэтэ тэр ч угсаа сурах гэж л авчиж байгаа учраас тэгэл өдөр болгон тэгэл тэнд чинь очиол тэ өдөр болгон тэндээс юм ингээд сураад явах нь л аюу чухал байсан. За тэгж жагаад сургуулаа төгсөнгүүтээ ер нь бол аплайд ч эхэлсэн. За ер нь ажилд аплайд ч эхлэх чинь амар стрессний асуудал шүү дээ. Тэгээд угаасаа би нэг оюутан багтаа тэр 2 жилийн хугацаанд ингээл тэр сайн дурын ажил, part time, internship гэдэг бүгднөрөө л ингээл аппликейшн явуулаад та бүгдэнд нь ярьцлага явж байгаа учраас ерөнхийдөө бас нэлээд туршлагацсан байсан. За тэгээд сургуулаа төгсөөд газрууд руу ер нь л дандаа л яг data analytics эсвэл data science яг энэ дататай холбогдолтой ажлууд руу аплайд ч эхэлсэн. Тэгээд хамгийн ихэнд одоо нөгөө нэг урилга авсан газруудаасаа шууд хараад юунууд оффруудаа ингээ харж агаад хамгийн сүүлд бол ямар ч нэг 5 ажлын юу оффроос яг сонгосон PwC-г сонгосон. За яагаад сонгосон бэ гэхээр мэдээж хамгийн түрүүний global connection буюу те 150 улсад одоо салбартай маш олон одоо тийм networkтэй байна гэдэг чинь эргээд одоо тэр ажилтдаа тий яаж л одоо learning development буюу тий тэр үргэлж сурж мэдэж ингэж твшиж явах хэрэгтэй гэсэн тал дээр нь аягүй хөрөнгө оруулалт ордог. За тэгээ дээрээс нь том клиентуудтай уулзах тий тэр нэг том одоо датан дээр ажиллах тэр боломжууд ерөөсөө хэр одоо тухайн компани чинь өөрөө том байх тэр хэмжээгээр илүү боломж байдаг учраас ерөнхийдөө тэр гэсэн. За тэгээд хоёрдугаарт бол мэдээж PR авах одоо замдлыг бол хамгийн одоо ойртуулж өгсөн байсан учраас энийг бол ингээд сонгосон юм аа. За ингээд бас нэлийн хадуур явчих шиг болоо тий. За ингээд 3.5 жилийн хугацаанд бол PwC-тэй ажиллахад бол хамгийн ихний 1 жил бол ерөнхийдөө бол угаасаа ингээл жоохон ойлголттой ингээл яг ролтой ингээл суугаал ингээх бол хамгийн чухал байсан. За тэгээ би хамгийн анх ингээ ажиллаад ирэхэд бол манайх нэг 10-аад яг 5 шүнтэйсэн минь 5 байжгаад сүүлдээ 18 болсон. Тэгээ би анханасаа ирээл ер нь бол нэг 2 сарын дараа л ер нь бол багийн одоо pod lead буюу те яг бага удирдах эхэлсэн. За ингээл тэрнээс хойш ерөнхийдөө ингээл яг locally буюу тэ атлетд бага ер нь удирцаар л ирсэн. Одоо хүртэл зөвхөн одоо data and AI гэхээсээ гадна data engineering, cloud engineering дандаа юм технологитой холбогдолтой 6 багийн одоо DAS буюу digital innovation cloud engineering гэдэг группийн одоо 30 хэдэн хүмүүсийг бас ахалж авч байна. За тэгэхээр
энэ одоо туршлагууд маань яасан мэхэр мэдж одоо нэг карьерийн хувьд өсөж дэвшихтэй одоо дэвших промошн хийхэд бол нэгдүгээр тусалж байгаа. За хоёрдугаар болохоор эхний одоо нэг жил ихэнхдээ нөгөө дата ер нь inside analytic буюу ер нь дандаа тийм аналитик талтай ажлууд дээр гардаг гэсэн. Жишээлбэл одоо ихэнхдээ дашборд ч юм уу тийм Power BI дашборд за одоо тухайн клиентийн өгсөн датаг цэвэрлээд за тэгээ тэн дээр нь тэднийд хэрэгтэй байгаа мэдээллүүдийг ингээ харуулхтай хэрэгтэй байгаа одоо тэр инсайтыг гаргаж recommendation бичиж өгч юм уу. Тиймэрхүү төрлийн одоо ажлууд дээр их ажилладаг. За тэр нь болохоор Excel болон Power BI ер нь голчлон хэрэгэлдэг. За тэгээ зарим нэг одоо ETL процесс шаарддаг юм бол Alteryx гэдэг нөгөө Python-д төстэй байгаа. Гэтэ нөгөө нэг SageMaker-ийн нөгөө Canva гэж байдаг шүү дээ. Тэрнтэй төстэй юм drop and drag түүлүүд оруулж ирээд датагаа цэвэрлэдэг. Тийм түүлүүдийг илүү ашигладаг. За одоо ингээд сүүлийн ингээд 2 жил бол яаж юм нэлийн одоо inside analytic буюу одоо data analyst ролоосоо илүүгээр data engineering те AI practitioner гэдэг рол руу илүү явж байна. Яагаад тэгэхээр угаасаа нөгөө нэг зах зээл маань тий одоо маркет маань өөрөө яг тийш явж байна л да. Ер нь сүүлийн үеийн прожект нь дандаа ерөөсө битүү юу л cloud за тэгээ дээрэс нь data engineering за тэгээ хийхтэй Python дээр л юмнууд явуулж байна тий. Data migration эсвэл data management талдаа прожектын дээр илүү орж явж байна. За тэгээд AI-тай холбогдолтой прожект бол сүүлийн нэг жил бол ерөөсө битүү яг тийм прожектнууд дээр ажиллаж байгаа. За энэ нь өөрөө юугаараа одоо илүү юу вэ гэхээр өрсөлдөөнийг бий болгож байна гэхээр угаасаа том компаниуд бүгдөө энэ рүү айгүй хөрөнгө оруулалт өгөөд эхэлчихсэн. Угаас өөрсдийнхөө нөгөө нэг бизнес процессыг яаж хурдан болгох вэ? Тэг хүмүүстэй яаж туслах вэ? Эргэл энэ тэр чинь нөгөө цагийн хэмжээ гэдэг чинь мөнгөө юм те. Ийм юмнууд явагдаж байгаа учраас энийг өөртөө шууд оруулж ирнэ гэхээс илүү энийг нөгөө мэдж байгаа хүмүүсээс илүү тусламж хурдан авах нь бол тухайн компаниуд хэрэгтэй. За тийм учраас манад юу нэлээ аюу хандж байна. За тэгэхээр зөвхөн одоо юу гэх ийм салбар тийм салбар гэхээс илүү манай маш олон салбарын үйлчлүүлэгчтэй харилцах. За банк санхүүгийн төрлүүд байна. За тэгээд том супермаркетууд байна. Өөр одоо health буюу эрүүл мэндийн салбарын харилцагчуд тий бүгд л ингээл дор өөрөөрхөн дотоод системээ бизнесийн процессыг яаж хурцах вэ? За эсвэл data migration байх юм бол одоо тэр нөгөө нэг өөрсдийн дотоод байгаа датагаа яаж одоо cloud руу үүсгэх вэ гэдэг. Урд нь бол бид тэр traditional буюу тий тэгж бүх зүйл ингээд ер нь бол гараараа тий ингээд хүн ингээд суугаад маш олон ингээд багаараа сууж хийдэг байсан юм. Одоо бид тэр тэрийг ер нь бол automate болгоо те AI agents гэдэг юм ашиглаад ер нь явуулах чинь. За тэгэхээр ингээд товчхондоо бол ер нь бол ингээд Монголоос анх эрэхтэй data analyst болох хүсэлтэй ирсэн. За тэр нь болохоор миний мастерын зэрэг бол үнэхээр тусалсан. Мастер хийж байгаа хажуугаар бас ингээд ажлын туршлага тий хуримтлуулах нь чухал байсан. За тэгээд төгсөөд ямар ч сан data analyst-аараа ажилд орсон. Одоо болохоор эргээд ямарс нь 3.5 жилийн дараагаар ингээ харах юм бол зөвхөн одоо data analyst, data engineer бол AI practitioner ийм болоод ингээ бидний бас рол хүртэл ингээ өөрчлөгдөд явж байна гэдэг бас хэлмээр байна. За айгүй маш их сонирхолтой мэдээллүүдийг өглөө. Тэрц маа ингээд PwC ирээдүйд AI руу чиглэсэн маш олон төслүүд дээр төвлөрч ажиллаж байгаа юм байна гэдгийг сонсоход маш таатай байна. За тэгээ одоо дараагийн асуулт маань болохоор ажилд ороод анх ажиллаж байгаад хамгийн бэрхшээлтэй санагдчихсэн зүйлс юу байна вэ? За тэгээд тэр үеийн анх ажиллаж байсан төслүүдийнхаа талаар ер нь ямар хөө байсан бэ? Тэр талаар танилцуулаач. За ер нь бол ингээд анх шинээр ажилд орж байгаа хүмүүстэй одоо ингээд хэцүү санагдаж байгаа юм бол ямар хөө зүйлийн дараа гоё юм бидний хүлээж байна вэ? Тэр нэг найдварын зүйлийг өгөхөөр тэр талаас нь ярил. Тэгээ хамгийн анхны төсөл шүү дээ. Эхнийхэн төслийнхээ ард гарчвал тэгээ ерөнхийдөө гайгуулдаг. Яг тэр эхний төсөл чинь л өөрөө ингээд яг ажлын байрны соёл нь ямар юм байна те. Би яг юугаараа одоо бусдаас миний одоо давуу тал юу юм бэ? Миний сул тал юу юм бэ гэдэг юм ойлгох тэр процесс чинь давхар тэр нэг эхнийхэн төслийг прожектыг хүргэхдээ delivery дээр давцаж байгаа учраас ерөнхийдөө бол нэлийн сэтгэл зүйн хувьд бол нэлийн ачаалтай байна гэж л. За миний болохоор хамгийн одоо biggest challenge буюу хамгийн том бэрхшээлтэй зүйлүүд юу байсан бэ? Анх одоо яг full time уу те бүтэн цагийн ажилд ороод яг corporate life-аар амьдрахад ер нь юу байсан бэ? Хамгийн ихнийх нь болохоор workplace culture difference буюу те ажлын байрны соёлын ялгаа байсан. За Монголын ажлын байр Австралийн ажлын байр хоёрын соёлын ялгаа бол ерөнхийдөө нэлээд байсан. За хоёр дахь нь болохоор communication style difference буюу те ер нь бид нар хоорондоо харилцах хэрхэн харилцдаг вэ? Монгол яаж харилцдаг вэ? Монгол хүмүүс хоорондоо яаж харилцдаг? Эднийхэн тэгээд олон
multicultural буюу тий олон орноос ирсэн олон төрлийн өөр хүмүүстэй харьцах чинь бас айгүй ондоо байт юм ингээд. За тий хамгийн сүүлнийх нь мэдээж нөгөө mental emotional challenge буюу тий сэтгэл зүйн хувьд тий сэтгэл зүйн хувьд за тэгээд нөгөө нэг сэтгэлийн хат энэ төр гэ тий тэдэн мэдрэлс айгүй хэрэг болдог. Тэгээ угаасаа яг энэ бол ямар нэгэн бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүс чинь ер нь зөвхөн одоо юу гэх юм соёлын ялгаа юм гэхээсээ илүү бас гаднах одоо факторс илүү бас дотоод факторууд байгаа шүү дээ. За тэгэхээр би энэ 3 юмыг онцолж хэлмээр. За тэгэхээр ажлын байрны соёлын хувьд ямар ялгаатай байсан бэ гэхээр ер нь эднийх чинь аюу тийм нэг outgoing буюу ингээд гадагшаага юм хүмүүс айгүйх өөрийнхөө үзэл бодолтой бодож санаж байгаа юм илүү ингэж чөлөөтэй илэрхийлж чаддаг тий. Тэгээд дөнгөж шинээр орж ирж байгаа ерөөсөй танихгүй хүнтэйгээ ч гэсэн тий шууд нүгөр хаагаал ямар ч асуудалгүй ингээл шууд харилцаал өчигдөр би ингэсэн тэгсэн гэл бараг тий personal амьдралаа private юм хүртэл ингээд ширлэхтэй тэд нараа ямар ч асуудалгүй ингээд яриад тий тэгэл бүр ингээд айгүй хурдан боонт болол тэрнтэйгээ найзлаа явчихдаг тий. Тэгэд бидний хувьд ч юм болохоор бид нар чи ерөнхийдөө бол жоохон дотгошоо тий үнэхээр л тийм амар шаардлагатай бүгд хэрэгтэй биш бол тэр тийм юм нэг тэгж яриа бол өрнүүлэхтэй муу тий нэг тэрч маа шинэ орчинд хэнийг танихгүй нөхцөлд бол бас хэцүү тийм байдаг. За тэр бол өөрөсөн. Тэгээд тэр би ерөнхийдөө ажиглаад ер нь яг оюутан багтаал ерөнхийдөө ойлгосон л доо. Гэхдээ манайх чинь нөгөө multicultural буюу тийм маш олон орноос ирсэн олон одоо ёс заншилтай хүмүүс ажилдаг. Гэхдээ бас мэдээж нөгөө Австрали учраас ихэнх нь одоо онсынууд багштай тий онсын хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн юуны communication стил нь ондоо юм байна гэдгийг шууд ойлгоод ер нь бол хамгийн ихний прожектнэр яасан бэ гэхээр бид нэр ер нь одоо харилцагчдын тий за яг энэ харилцагч ямар асуудалтай тулгараад байна яаж бид нар энэ хүнд туслах вэ одоо энэ харилцагч туслах вэ гэдгийг гарахын тулд мэдээж одоо пропозал дээр бичсэнээс гадна шууд одоо lifetime буюу тэ бүгдөө орж ирээл яг тэр project нэр яг датан дээр ажиллаж байгаа 4 юм уу 5 хүн тэ 8 хүн ч юм бүгдөө орж ирээ шууд том самбар дээр маах юм нэг ханаараа дүүрэн том самбаруудтай тэгээд тэр самбар дээр ингээл шууд brainstorming буюу тэ бүгд ингээл дотроо юу болж байгаагаа бичээл би ингэж бодож тэгж бодож нэг чи ингэж болсон хэрэг чи тэгж болсон тэгвэл би ингэж бодно гэж ингээд хоорондоо ярилцчихийж ингэж маш их одоо debate discussion үүсчиж тэр асуудлыг яаж шийдэх вэ гэдгээ хамгийн optimal буюу тэ хамгийн best decision гаргадаг. Тэнгүүд хамгийн анхны шок юу байсан бэ гэхээр би ерөөсөй очиод ер нь яг ихний хүмүүс ер нь шинээр хэлж байгаа хүмүүс бол ихний 1-2 сармаар ер нь бол ингээл тренинг хийгээд өнгөрдөг. Тэгэхээр би бол ерөөсөй шууд ороо шууд прожектын дээр буусан. Тэгээ шууд ороод за энэ хүмүүстэй танилцсан энэ хүмүүстэй одоо чи энэ project-ыг delivery хийнэ гээл 6 хүн байсан. За тэнгүүтээ бүгдөө яг дата аналитик яг дата insight гэдэг багийн хүмүүсээс нь тэгэл бүгдөө нөгөө нэг өрөөндөө ороод тэр нөгөө нэг бүр хэрэг тойр суужаал тэр самбар дээр юм бичээл ингээл яриад эхэлсэн. Тэнгүү тэр чинь нөгөө нэг бүгдөө ийм нөгөө нэг гадагшаа тийм хүмүүс ч болохоор бодож байгаа санаж байгаа бүх юм хэлж байгаа юм чинь ингээл юу гэх дөнгөж шинээр хэлсэн бас залуу хүмүүсийн дунд нь байгаа ч гэсэн тэр одоо удирдаад явж байгаа захирал махилтайгаа ямар ч одоо тэр хүнээс цанааж авах юм байхгүй захлаа гэх юм байхгүй би ингэж үчин тэгж үчин инглээ тэр энэ харилцаа нь ингээд надад амар шок байсан. Тэгээд би бол яг мэдээж ингээд ихний уулзалтан дээр бол одоо ингээд яг одоо надаас бол ингээд баг ингээд оролцоо бас ингээд гарахгүй өнгөрчихөж байгаа байхгүй тэр чинь ингээд 1 цаг гараа ингээд дуусаад тэгэл би ингээд бодлоо энэчээсээ ингэж л явд юм байна. Тэгэхээр ер нь бол ийм нэг ямар нэг уулзалтанд орохдоо аюу бэлтгэлтэй байх хэрэгтэй юм. Тийм миний хувьд би ингэж бодож байна гэдэг өөр юм бэлтгэлтэй байх хэрэгтэй юм гэдгийг ойлгоцсон. За тэгээд дээрэс нь давхар одоо нэг аюух уулзалтууд явж байгаа те багийнхантайгаа уулзсан, клиенттай уулзсан. Тэр болгонд ингээд бүх юм дээр ингээд өөрөөсөө ямар нэгэн хувь нэмэр оруулахын тулд бэлтгэлтэй байх хэрэгтэй мэн гэдэг анх нэгдүгээр нь. Хоёрдугаар болохоор яг өөрийнхөө хувь хүний personality буюу те би хин бэ би угаасаа одоо ямархуу зам чанартай хүн бэ гэдгээ дагах юм бол ингээд ялчгүй одоо чиний performance те чиний үзүүлэх хувь нэмэрч багасч байгаа учраас тэрнээсээ илүү одоо эргээд нь ч угаасаа уусах ёстой шүү дээ. Угаасаа усын уул одоо ясын даг гэдэгтэй адилхан уусах ёстой учраас яг тэр одоо би тэр уулзалтын өрөөнд орсон л бол тэнд одоо би өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой л бол яалтчгүй ингээл идэвхтэй байгаа л тэрнтэй ярилцаал хүмүүстэй ойлголцоол тэр шийдвэр гаргах нь чухал юм байна гэдэг. Яг тэрийг бол хамгийн түрүү ойлгоцсон. За тэр чинь болохоор яг cultural болон communication differences за тэрийг баг тэгэл ингээл 2-3 дахь ингээл project-наас л ерөнхийдөө ойлгож ерөнхийдөө ингээл яг дунд нь орж эхэлж байгаа шүү дээ. Эхний project л яалтчгүй энийг ойлгоол зүгээр зочрол өнгөрч исэн гэх юм те. За тэгээ
хамгийн сүүлд нь хэлмээр байгаа зүйл ихээр тэр mental emotional challenge жаашээ. Ер нь бол шинэ зүйлийг хийж байгаа тий шинэ юм руу орж байгаа өөрийгөө сорж байгаа тэр сумаа өөрийгөө сорж байгаа хүмүүсээс гарах юм юу гэхээр угаасаа энэ бол угаасаа байх бөгөөд яг л хүн болгоноос хүний одоо зан чанар байхгүй тий би чадахгүй бол яана тий би одоо хангалттай биш тий би одоо энэ хүмүүстэй адилхан юм смарт ухаалаг биш үжи те энд одоо байж гин те би одоо миний хийж байгаа ажил одоо сэтгэлтэнд хаарах боловч гэдэг юм уу те би одоо яг чадах болов өгж байгаа одоо тэр таскыг хийж чадах болов гэсэн дандаа тийм эргэлзээч те тэр чинь нэг негатив токинг буюу те өөрөө өөрийгөө одоо доош нь хийх гэсэн үг шүү дээ өөрөө өөртөө их л тийм хатуу харьцаад байна гэсэн үг шүү дээ тэгэхээр нөгөө inner work буюу те эргэл өөрөө өөртөө харьцаал эхлэх хэрэгтэй яг тийм юм дээр давхар одоо ажиллаа хийгээ суухаасаа гадна өөрийнхөө сэтгэл зүйг одоо удирдахын тулд нөгөө нэг бясалгалаа хийх хэрэгтэй те юу physical exercise буюу ямар нэгэн байдлаар юу дасгал хөдөлгөөн хийж л явах хэрэгтэй. Тэгжээж бид нар нөгөө дасгал хөдөлгөөн хийж нөгөө хөлөржиж хөслөөрөө дамжуул бид нар тэр стрессээ гаргаж муу муухай бодлуудыг гаргаж байгаа. Тэрний дараагаар нөгөө нэг бясалгал хийж явахдаа тий чи чадна болно гэдэг зүйлийг өөртөө суулгах ч юм уу тий үнэхээр боддоор юмыг харж чаддаг. Тэгэхгүй ингээд айж сандарсан айж байгаа хүн тий тэр санаа зовнилтойгоо хүнээс дандаа тийм сөрөг юм орж за тэг сөрөг бодолтой их автах тусам үнэхээр чи 100% хийж чадах байсан бол 80% хүрэж магадгүй те. Тийм учраас давхар тэр нөгөө ажиллаа хийхээс гадна бас дотор хүнтэйгээ өөртөө ингэж ажиллах нь аюул чухал шүү гэж хэлмээр байна. За ингээд нандаагаасаа тэгвэл асууя. Нандагийн хувьд бол яг анх эхэлж байхдаа бигинерийн хувьд бол яг юун дээр struggle хийжсэн бэл юу аюул хэцүү санагдчихсэн бэ? За тэрийг асууя. За би болохоор ерөнхийдөө нөгөө ер нь би нэг хилэндээ жоохон таруу гэдэг шиг англи хэл бол угаасаа айгүй ер нь байнга л Австрали ирснээс хойш асуудал байсаар байгаа. Гэтэ мэдээж цаг өнгөрөх тусам сайжирч байгаа, прогрессоо ол мэдж байгаа. Тэгтээ одоо манай ажил дээр гэхэд би нөгөө датан дээр ажилладаг болохоор 100% хүмүүсийн ингээд 87% native speaker-ууд ерөөсөө 13% нь л ингээд хоёр дахь хэлтэй хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол ингээд хэл бол бас жоохон хэцүү байдаг. Тэр тусмаа ингээд цайны цагаар ингээд янз бүрийн чичат хийгээд ярина. Тэнгүүт нэгдүгээрт ингээд хэл catch up хийхгүй болохоор ярианд оролцоо жоохон багасдаг. За тэгээ хоёрдугаарт болохоор нөгөө нэг Австрали хүмүүс чинь яг нөгөө нэг бага насандаа гарч яасан ингээл реклам энтрээ яриад тий. Тэр рекламыг би мэдэхгүй болонгууд чи ингээл хичнээн ойлгоцсон ч гэсэн буцаад ингээд реакшн ингээ гоё харилцаа үүсгэхээр болдгоо. Яг ингээд Монголд байдаг өөрийгөө би бодох юм бол ингээл амар гоё дундаа ороод ингээл ярмаар байгаа байхгүй. Даанч ингээд тэр зүйл маань ингээд дутагдаад байдаг байсан. Тэгэхээр нэг өөрийгөө жоох ингээд аутсайдер юм шиг тий жоох ингээд тойргоос гарах гэдэг юм шиг байдаг. Тэгээ тэр бол үнэхээр чаленжийн сэтгэл төрүүлжсэн. Гэхдээ тэрийг нөгөө нэг өөртөө яаж хүлээж авах уу гэдэг нь л айгүй чухал. Тэр хүмүүс чинь нөгөө нэг хичнээн ингээл баг магийн юмыг ярьж байгаа ч гэсэн тухайн хүмүүс чинь бас ялгаагүй ингээд multicultural орчинд ингээ ажиллаа сурцсан болохоор намайг ингээд инклюзив байх гэх тийм намайг тэр яриандаа оруулах гээд буцаагаад ингээ айгүй хөөрхөн надад боломж олгодог байхгүй ингээд энэ хүнийг оруулах ямар асуулт асуух ч гэдэг юм уу те чи нэрээ тэр төсөл дээр ажиллаж байсан тэр чинь ямар байсан бэ гэдэг ч юм уу эсвэл Монголд ингэдэг гэсэн штэ тэр юу байсан бэ би нэг Монголын юм зураг утсан гээд буцаагаад тийм айгүй их юу хариу үзүүлдэг болохоор тэгээ тэрэнд нь айгүй гоё хариулаад ингээд ямар ч байсан өөрийнхөө тийм ярьж чадах сэдвүүдээр айгүй их ярьж ээж тэр хүмүүстэй ингээд дунд нь орох юм байна гэж бодож исэн. Тэгэхээр нөгөө нэг одоо миний мэдгүй сэдвийг ярина гэж зугтах биш. Мэдгүй сэдвийг чи яаж гисэн тэр дунд ор. Тэгээд чамд ярих боломж олдох юм бол чи бас яар гэд. Ер нь бол нэг тэгэж явах юм байна гэж бодсон. За тэгээд хоёр дахь ялгаа нь гэх юм бол яг нөгөө нэг бас энэ бол хувь хүний зүйлэлтэй. Би болохоор ерөөхдөө бас нэлээд унддаг төрлийн хүн байхгүй юу. Тэгсэн чинь компани маань нөгөө нэг одоо 3-4 тайм зонтой ингээд газруудад офисууд нь байгаа. Одоо Австрали, Америк хоёроод ингээ хамгийн цагийн зөрүүтэй Лондон офис болгоод дахиад нэлээд цагийн зөрүүтэй болчихж байгаа шүү дээ тий. Тэнгүүд нөгөө нэг зарим митингүүд өглөөний 7 цагт болчдөг. Тэгэхээр би гэрээсээ ингээд митинг хийх гэхээр хүүхд маань саад болоод болдгоо. Тэгээд офис дээр ингээд 7 цагт байхын тулд ингээд 6 цаг магаас босох болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэр бол надаас ихэндээ жоохон хэцүү байсан. Тэгээд тэр хэцүү байсан учраас тэрийгээ би нөгөө нэг
яг өөрийгөө жоохон пүшлэг өгөх юм. Одоо ингээд дөнгөж шинээр орж байгаа амар итгэвтэй хүн бол ингээд бүх митэн зарлж яхад би ингээд оролцъё гэж бүгдэнд нь ороод ингэх ёстой шүү дээ, тэ. Тэгэхээр би нэг exhausted болох гэдээсэн болохоор би зүгээр шууд менежертэйгээ яриад би бол ийм асуудалтай өглөө асах надад бол үнэхээр хэцүү байдаг. Би энэ митинг дээр бол 2-7 хоногт нэг оролцож гэдэг юм уу те. Тэгээ ер нь бол ингээд 7 хоногт нэг л өглөө эрт митинг тавих байдлаар өөртөө зохицуулсан. Гэхдээ тэр бол яг зөв шийдлэсийг мэдэхгүй. Гэхдээ яг өөрт бол үнэхээр амар төвхтэй санагдаад байсан. Тэгээд тийм болохоор тэрийгэ зүгээр л илэрхийлсэн чинь угаасаа энэ бол чиний хувьд опшн юм чинь болно гэд тэрэн дээр айгу флексибл хандчихсан. Тэгээд бас тэгж ярилцаж өөрийгөө илэрхийлэх зөв юм шиг санагдсан. Яг за тэгээд тэгээ ер нь гэхдээ бас гайгүй шүү гэдэг шиг. Ер нь бол гайгүй байсан. Cultural юм бол бас байна. Тэр бол угаасаа expected байсан. Тэгээ сэтгэл зүйн хувьд бол нэг айхтар сэтгэлээр унаад байсан юм байгаагүй. Яа тэгэхээр би нөгөө нэг сэтгэл зүгээр амар ундаг хэсгээ ажилд орохоос өмнө ер нь бол туулцсан байсан болохоор ажилд орсны дараа бол сэтгэл зүйн хувьд бол гайгүй байсан. Тий. Тиймэрхүү л андаа. Яг зөв сайн нэг нандаа нөгөө цагийн зөрүүнээс болоод ормоор байсан одоо митингүүдээ би ормоор байна гэж хэлээд ингээд юу асан канселсан гэж байна тий. Тэр яг энэ бол айгууд нөгөө зөв чанар ахгүй тий. Үнэхээр өөрт чинь болохгүй байвал одоо if it's not working for you шууд хэлэх ёстой тий. Одоо энэ одоо юм байна тийм. Тэр чинь нөгөө нэг бас одоо болохгүй байгаа юм хэлэх тийм зоригтой байна л гэсэн үг шүү дээ. Нэг талаас өөрөө хамаар. Тэгээ дээрээс нь бас Австралийн ажлын байруудын нэг ялгаа нь юу гэдэг вэ гэхээр бас нэлээд flexible юм болов уу гэж хардаг тий. Ер нь одоо 7 хоногийн одоо хэдэх өдөр хэдэн удаа ирэхээ өөрөө сонгодог. Тэгээ ер нь бол миний мэдгээр бол манай багт бол ингээд 100% онлайн те ерөөсөө офстэй ирдэг хүмүүс байна. Эсвэл 5 өдөр ирдэг ч хүмүүс байна. Нэг өдөр ч ирдэг хүн байна те. Тэгэхээр яг өөртөө ингээд зохицуулаад тэр нэг цаг заваа гаргаал те. Жишээл миний хувьд нэг 2 дахь 4 дахь өдөр ирэх ч юм уу те нэг тиймэрхүү маягаар өөртөө хуваар зохиогоол явж ах шиний. Тэгээ дээрэс нь магадгүй одоо нэг дэлхийн бас тийш явж байгаа л багтаа илүү ингээ flexible тэрс модо дататай холбогдолтой техник технологитой холбогдолтой ролууд маань ажлууд маань илүү одоо flexible тэгээд жоох онлайн руу бас шилжиж байгаа юм л гэж хараад байна шүү дээ. Тий. Гэхдээ мэдээж одоо саяны тэр би оролцохгүй гэдэг чинь би яг ингээд гол хүн нь би тэрний одоо яг би байхаас өөр аргагүй прожект бол мэдээж тэгж хэлж чадахгүй шүү дээ. Би болохоор харлаа үзвэл за миний хувьд бол optional юм байна. Энд би байсан байгаагүй хамаагүй би дараа нь рекординг үзээд ер нь бол болцохоор зүйл байна гэсэн зүйл дээрээ л тэгж байгаа юм л та. Тэрнээс бас яг бүгдэн дээр нь л тэгж болохгүй болох. За тэгвэл дараагийн асуулт руу шилжих юм бол одоо нэг жоохон бэрхшээлтэй зүйлүүдийн талаар ярьсан юм чинь мэдээж бэрхшээлийн хажуугаар гоё юмнууд зөндөө байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой сэтгэл хөдлөсөн сэтгэл үлдсэн те тэр төслөөс хуваалцах юм бол ямар төсөл байна вэ? PwC-д 3.5 жил ажиллаж байгаа энэхүү хугацаанд хамгийн сэтгэл таниулсан төсөл юу байна вэ? За төсөл одоо прожект гэхээр яг дунджаар ер нь бол нэг жилд нэг 4 прожектын дээр ажиллаж байна л да. Тэгэхээр дундаж одоо life cycle project life cycle 3 сар байж тээ тий. Тэгэхээр одоо яг ингээ хараад үзэх юм бол нэгдүгürt хиймэл би өөрөө машин сурсан мөгөөд маш их одоо надад хувь хүний хувьд ур чадрын хувьд ингээд ахис дэвших тэр боломжийг олгосон нэг төслээ. За хоёр дахь нь болохоор яг хувь хүний өөр юм одоо ихтгэл үнэмшилтэй үнэхээр яг одоо passion буюу тийм ингээд нийгэмдээ сайн зүйлийг хий гэсэн тэр хүсэл бас баарсаа тэр өөр хүн ур чадрыг ашиглаад ур чадраар дамжуулаад ямар нэгэн хэрэгтэй зүйл хийя гэсэн тэр хүслийг мань үнэхээр ингээд хангасан тийм хоёр прожектыг яригжүүл. За хамгийн ихнийх нь болохоор тэр саяны дурдсанчлан эрүүл мэндийн health project гэсэн тийм эрүүл мэндийн одоо New South Wales-ийн нэг эрүүл мэндийн дистриктийн дотроо за нэг 20 хэдэн эмнэлэгтэй бас нэлийн том эмнэлгийн байгууллагын нэг төсөл төр ажиллаж үзсэн. За тэр нь болохоор ковидын дараах прожектуудын нэг байсан. За тэрэн дээр яг ямар ажил бид нар хийсэн бэ гэхээр real time буюу те яг тухайн үед шууд одоо датаг нь цуглуулах тийм боломжтойгоор ингээд эмнэлэгт одоо эмчлийн хөвтүүлж байгаа хүн болон эмч болон цовлогчийн хоорондын харилцааг ингээд тухайн ингээд бугуурчаар дамжуулаад хэмжих боломжтой. За тэгээ нэг 6 сар гарны хугацаанд бид ингээд хэмжсэний дараагаар тэнд дээр анализ хийгээд тухайн одоо 20 хэдэн эмнэлгийн ажлын борны болон ажиллах хүчний одоо хамгийн зөв одоо шийдвэрүүд нь ямар юм ер нь улирлын чанартай байна уу цагийн чанартай байна уу. За тухайн одоо эмчлүүлэгчийн одоо ямар одоо өвчнөөс шалтгаалan одоо хөвч байгаас шалтгаалж ийн өдргээд бас нилийн нарийн
юу судалгаа шинжилгээ хийж хүссэн төслөө за энэ төсөл дээр бас нэг хагас жил гараа ажилласан. За энэ нь бол үнэхээр ингээд яг хөө эргээ хийсэн юм чинь болохоор тухайн эмнэлгийн бизнесийн үйл ажиллагааг одоо процессыг сайжруулж байна гэдэг чинь эргээл тэр чинь одоо тийм үйлчлэгээ авч байгаа эмчилүүлж байгаа хүмүүсийн тэр experience-ийг сайжруулж байгаа учраас тэрэн дээр бол үнэхээр юм сэтгэл хангалуун нэг прожектууд нэг байсан. За нөгөөд нь болохоор одоо яг ажиллаж байгаа буюу тийм өнгөрсөн 11 сараас хойш ажиллаж байгаа agents гэдэг прожект нь л за тэр энэ маань болохоор яг AWS Amazon Web Service дээр тулгуурсан, суурилсан одоо олон төрлийн эйжентүүдийг бид нөө өөрсдөө үүсгэж байна. За энэ нь болохоор Amazon-оос одоо хөрөнгө оруулалтаа. Гэхдээ ер нь бол манай фермийн өөрийнх нь одоо дотоод asset байгаа. За энэ asset-н дээр яг ингээд build хийгээтэй яг ингээд үүсгэн байгуул яг анхаас нь одоо scratches бүгд ингээд хийхэд нь гар бие оролцсон тий. Тэгээд ингээд бас нийтэн 3-4 хүнтэй одоо бага бас ингээд хариуцаж явж байгаа болохоор энэ дээр маш их юм сурсан. Бид нэг өөрсдөө ингээд хийж байхдаа тий сураад хийгээ тестинг хийгээд ингээд явжсэн болохоор энэ дээр яг урд нь ер нь бол ингээд хийж байгаагүй зүйлийг хийж байгаа гэдэг үүднээсээ айгу happy байсан. За тэгээ одоо хүртэл ер нь бол явж л энэ прожект нь за энийг ерөөхдөө дуусгаад хамгийн анхныхаа client project руу ороод бид ингэ явж байна. Тэгээ эргээл одоо юу гэх юм ямар юм имплемент хийсэн те тэрийгээ яг жинхнэр нь гаргаж харуулна гэдэг чинь аягүй чухал байгаа даа шүү дээ. За ер нь agent гэж ярихаар ер нь бол гяс энэ дээр нэг юу тодорхойлт хүчий гэж болоо AI гэдэг чинь болохоор өөрөө угаасаа хүний одоо тий оюун ухаанаар хийх боломжтой тэр үүрэг даалгавар хэлтэй алгоритмаар хийлгээд байгаа шүү дээ. За жишээлбэл бид нар HTC хаашаа чинь тий одоо нисийг booking flight нислэг одоо захиалаа гэж тэр чинь ард нэг AI боё тий artificial intelligence явж чинь. За тэрний нэг жижиг subset боё тий жижиг нэг үлдэн үсгийн болохоор машин learning гэж хэлээд байна. За машин learning-оор бид нар дамжуулаад таамаглал хийж болно, төсөөлөл хийж болж, эсвэл ямар нэгэн группийг хийж болж байна те. За тэгвэл Gen AI боё те сүүлийн удаад энэ AI гэдэг зүйлийг илүү од олгоод байгаа зүйл нь Gen AI, generative AI гэж бадар тэр чинь өөрөөсөө юу гэх юм өөрөө энэ одоо train хийгээгүй сургаагүй дата өөрийнхөө ерөөсөө үзэж харж байгаагүй датаг өөрөөсөө бий болгох чадвартай гэдгээрээ л илүү одоо өршлөх чадвартай илүү одоо энэ зах зээлийн одоо анхаарлагдтаад байна. За жишээлбэл текст generate хийж болж байна. Кодыг хүртэл generate хийж байна. Тэгээ аудиог текст рүү хийж болж байна. Текстийг аудио болгож байна. Тэгээ текстийг visual бас болгож болж байна. Энэ болгон чинь нөгөө өөрөөсөө бий болгох generate-ийг өөрөөсөө үүсгэх чадвартай гэдгээрээ илүү байгаад байна. Тэгмэд одоо энэ AI agents гэдэг одоо era гарч ирээд л да. Энэ юу гэсэн үг гэхээр ерөнхийдөө яг энэ AI agents гэдэг чинь generative AI-с суурилсан хамгийн одоо хүчтэй одоо бүрэлдэхүүн хэсэг гарч ирлээ. За энэ дээр ихэнхдээ бизнес процессыг тэг ямар нэгэн бизнес процессыг автоматжуулах дээр л илүү төвлөрсөн. За жишээлбэл бид нэр ярих юм бол бизнес одоо бизнес дээр ярих юм бол айгүй олон бид нэр юу нэг хийж байна. Эйжентэд яаж одоо санхүүгийн талбарт ярих юм бол тий ямар нэгэн fraud detection-ыг тий илүү хэлбэрчлээ. Урд нь бол хүмүүс одоо юу гэх юм хараараа тий хүмүүс яг нэгээр нь шалгадаг ч юм эсвэл одоо нэг 100 дотроос нэгийг аваад ингэ шалгадаг ч юм уу. Яг ингэ хүн ингэ суугаад хийдэг байсан бол одоо бол яаж ингэхээр автоматар тэрийг ерөөсөө тэр 100 юу хийлээ зүгээр дарлаа 2 секундын дотор за энэ нь бол ийм тэдэн үе магадлал fraud магадлалтай тий ингээд хуурамч гүйлгээ байх магадлалтай гэдэг шууд ингэ хийлээд өгч чадвартай байх чинь. За жишээлбэл тэгвэл data migration болон data management дээр ярих юм бол бид урд нь тий ямар нэгэн датаны structure тий юу хийгээд explore хийгээд за тэгээд тэр explore хийсэн дээрээ үнслээд design хийгээд build хийгээд за тэрийг бий болгоод ингээд яг юм data pipeline явж байгаа шүү дээ. Энэ дээр чинь pipeline болгон дээр нь ингээд step болгон дээр ингээд багаараа нэг ихний step-ийг хийж дараагийнх руугаа явдаг ийм одоо процессор явдаг. За ингээд том клиентуудын жишээн дээр үзэх юм бол ер нь бол нэг 9-12 сарын хугацаанд л энэ бүтэн процесс хийдэг. За тэгвэл одоо энэ AI agents гэдэг юм гарчсныг бид нар яах боломжтой зүгээр step болгон дээр бид AI бичээд тэр agent-ийг одоо ажиллах боломжтой. Тэгэхээр маш олон хүмүүсийг ажлыг нэгдүгээр хөнгөвчлэн процессыг хурдлан за тэгээ accuracy бас өндөр байх магадaltaй гэж үзэж байгаа. Гэтэ энэ бол дөнгөж ингэ гарч ирж байгаа зүйл учраас магадгүй нэг 6 сарын дараа ярахад бол илүү тоо баримттай илүү тийм
юм ярих боломжтой байх гэж байна. За тэгвэл харин Нандагийн AI маань бол бас цагийг бол сайн хэмжиж байгаа шүү дээ тий. тийм шүү. Одоо ингээл ер нь бид нар ч гэсэндээ ингээд амьдралтаа тий ойр дотны бүх юмдээ ингээд ашиглаад эхлэх хэрэгтэй. Бид нар одоо манай ферм гэх дотроо өөрөө бас яг би өөрийнхөө ChatGPT-тэй адилхан та. За тэрнээсээ яах вэ гэхээр урд нь яг ферм одоо байсан бүх одоо бичиг баримтаас шууд шүүлтэх хийх боломжтой ч юм уу тий. Маш одоо тийм бидний одоо ажлыг бол маш их хөнгөлж байгаа гэдгийг бол хэлмээр байна. За тэгвэл Нандагийн хувьд хамгийн сонирхолтой прожекттэй төслүүд эсвэл одоо хамгийн чаленжинг ч юм уу тий бэрхшээлтэй байсан зүйлээс хуваалцвал тэгээд юуг сурсан бэ тэр төслөөс? Зөв миний хувьд болохоор угаасаа компани үндсэн бүтээгдэхүүн маань болохоор яг ажилчдын гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгах тэрэн дээр төвлөрсөн датан дээр ажилладаг. За энэ бизнесийн outcome-ыг яаж юм өндөр гүйцэтгэлтэй сайн байлгах вэ гэдэг гол дүгнэлтүүдийг өгөхөөр тулгуурладаг. Тэгээ тийм ч учраас ер нь бол перформанс буюу ажилчдын гүйцэтгэлийн үнэлгээтэй төслүүд үргэлж айгүй сонирхолтой байдаг. За тэгээд ерөнхийдөө процесс яаж авдаг вэ гэхээр яг компаниуд болон дотоод ажилтнаас судалгаа авдаг байгаа яг перформансын судалгаа аавна. За тэгэнгүүтээ тэр судалгаа маань болохоор дандаа юм текстэн байдлаар явагддаг байгаа шүү дээ. Яг юм зөв асуултуудаа тодорхойлоод тэгээд тэр текстэн судалгаанууд дээр бас яг AI ашиглаад AI коучингоор ямар одоо зүйлүүд илүү байна вэ гэдгээ ингээд шүүж таньж мэдээд за түүнийхээ араас болохоор яг одоо тэнцүү equal үнэлэхийн тулд бид нар бас тий одоо ямар нэг ийм өөр арьстай хүн дээр бид нар арай bias гаргаж үнэлсэн байна уу? За эсвэл бид нар ингээд ямар нэг эрэгтэй хүн дээр илүү үнэлгээ гаргаад эмэгтэй хүн дээр бага үнэлгээ гаргацсан байна уу гэд тэр bias-уудыг бас ингээд audit хийгээд calibration гэж ярьдэн штэ тий ерөнхийдөө тэдрийг ингэж бас харьцуулж хараад за түүний дараагийн түвшинд яг тэр бүх процесс даваад одоо тэр хүнийг перформансыг үнэлсний дараа яг тэр үнэлсэн перформансын одоо insight нь юу байна вэ тий одоо яг эхний шатанд бол ингээд үзүүлэлтүүд явж штэ те тэр хүнийг үнэлэх үзүүлэлтүүдээ ингээд шударгаар үнэлж явж дээ. Дараагийн тохиолдолд болохоор тэр зүйлийг одоо үнэлсэн үнэлгээнийх нь инсайтыг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр өндөр бүтээмжтэй хүмүүс яг ямар характертай ч юм уу те одоо ажлын байран дээр ямар сэтгэл ханамжтай байна эсвэл дунджаар одоо ямар департаментийн хүмүүс илүү өндөр үнэлгээтэй байна ч гэдэг юм уу те тэр олгон инсайтууд ингээд судлаад явдаг. Тэр нь болохоор яг уу нөгөө ашиглаж байгаа түүл тэр зүйл надад сонирхолтой гэхээсээ илүү тэр одоо research тэр судалгаанаас гарч ирж байгаа тэр анализисаас гарч ирж байгаа үр дүн нь өөрт айгүй тийм гоё байдаг учраас энэ ер нь перформанстай холбоотой төслүүдэд айгүй дуртай байдаг. За тэгээд дараагийнх нь болохоор ер нь data governance-тэй холбоотой нэг төсөл дээр бас ажиллаж байсан. Data governance-тэй холбоотой төсөл дээр болохоор ерөнхийдөө Bamboo HR гэдэг нэг тийм хүний нөөцийн одоо систем байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүний нөөцийн системийнх нь өгөгдлүүдийг одоо permission ингээл data governance ер нь ямар бичиг баримт data governance гэдэг чинь ерөнхийдөө бол юу яаж байгаа штэ одоо бүх одоо тэр датаг одоо access level нь ямар байна. За тэр access level дээр ямар permission ямар role тавих уу. За тэгээд тэр системд одоо яг ямар датанууд байна. Тэр нь юу байна гэдэг ер нь бүх юм ингээ баримтжуулахыг хэлж байгаа штэ тий. Тэр төсөл бас айгүй гоё байсан. Яагаад гоё байсан бэ гэхээр бас тэр төслийн ард гарснаар нөгөө ажлын цагийг маш олон цагаар хэмнэн чадсан. Урд нь ингээд бүх юм ингээд мануал ингээд гараараа хийдэг ч юм уу те эсвэл одоо ингээд нэг шинэ ажилдаа орж ирлээ тэр шинэ ажилд нь ингээд би нэг access level permission гэдэг одоо тэр системтэй харьцах permission-ыг өгөхийн тулд за энэ ажилтан ч одоо айл департамент хэлээ юу хэлээ гэж бүгдийг хайнгуудаа түүнтэй адилхан хаанаага лээ гэл ингээд айгуу тийм мануал процесс явдаг байсан. Тэгээ тэрийг ингээд бүгдийг баримтжуулангуудаа бүгдийг одоо процесс юм байна гэд ингээд документжуулаад өгчөнгүүт тэр ерөөсөө ингээд 2-3 өдрийн одоо тэгэл бүр их хэмжээний датан дээр ингээд аудит явах болгонгууд 2-3 өдөр хийдэг ч юм уу тийм ажлыг бол ингээд нэг 20 минутанд хийчих болгодог ч юм уу тэгээ маш их цаг хэмнээд тэгээ тэндээс нөгөө нэг айгүй талархал сонссон болохоор ягаад чинь яа тэдэн өдрийн ажлыг тэдэн минут болгож хөнгөвчлсөн гэд тэнгүүт ингээд за би бас эндээс өөрийнхөө юм ингэж ярих ёстой юм байна те гэд ер нь бол тэгэж бас айгу сурж исэн. Тэгээ энэ хоёрыг л дуртахаар байна да.
дараагийн асуулт болохоор ер нь дата болон хиймэл аюулхааны салбарт орохоор сонирхож байгаа хүмүүс бас нэлээд байгаа гэж бодож байна. Тэгэд энэхүү хүмүүстэй зориулаад ямар хөө зөвлөгөө өгөх вэ? За яг нөө анхлан орж ирж байгаа те шинээр орж ирж байгаа одоо мэржлээ сольж байгаа ч юм уу эсвэл яг одоо энэ салбар руу одоо мэрэгжил эзэмшгээр зориулж байгаа залуучууд байх юм бол 3 зүйл хэлээ. За мэдээж нөгөө нэг hard skill, soft skill тэгээд always learning attitude гэдэг чинь яг чухал шүү дээ тий. За тэгэхээр хамгийн түрүүх нь буюу hard skill гэдэг чинь болохоор техникийн ур чадвар байгаа шүү дээ. Техникийн ур чадвар гэдэг чинь датагаа чи дататайгаа ажиллах тий чадвартай байна. Нөгөө нэг юм retail process гэж яриад байгаа шүү дээ тий. Extract, transform and load энэ процесс болгон дээрээ ажиллах боломжтой. Тэр одоо төлөвүүдээ суралцах хэрэгтэй. За тэрийг одоо бүрнэхээр одоо мастер биш зүгээр ямар ч одоо яг үндсэн ур чадвар тий үндсэн одоо мэдчих хэвээр шаардлагатай гэсэн төвшөнд нь аягүй сайн сурсан байх хэвээр. За Excel-ийн Python-ийн SQL-ийн Power BI-ийн за Power BI за эдгээр одоо төлөвлөдөг бол аягүй сайн үндсэн одоо функшнуудыг аягүй сайн мэдчих хэвээр. За яг тодорхой хэмжээний анхан шатны одоо хэмжээнд нэг сурцсан байхад ажлын байран дээр гараад бол угаасаа бүгдийг л сурдаг байгаа. За хоёр дахь юм нэг soft skill буюу зөөлөн ур чадвар гэж одоо орчуулах юм да тий. Асуудал шийдвэрлэх буюу тий түрүүн одоо ярьлаа шүү дээ. Ингээд багаараа орж ирээд за энэ за одоо жишээлбэл тий нэг одоо энэ супермаркет тий яг энэ лайн дээр одоо яг энэ бүтээгдэхүүн дээр ингээд мөнгө алдаад байгаа юм байна ч юм уу тий яг ямар шалтгаантай байж болох вэ? Эний яг зорилтод одоо хэрэглэгчд нь хийм бэ энэ зүгээр л нэг юм асуулт шүү дээ тий. Ер нь бол тий ямар нэгэн проблемтэй одоо тулгарч байна гэдэг чинь цаана тэр одоо асуудлыг шийдвэрлэхийн тулд асуулт асууж эхлэв шээ. Нүг тэр асуултанд хариулах чадвартай буюу тэр асуудлыг шийдвэрлэх чадвартай тийм одоо өнцгөөс ингэж харж чаддаг, асуулт асууж чаддаг, өөрөө бодож чаддаг тийм чадвар бол айгүй маш чухал. За тэгээ дээрээс нөгөө нэг дататайгаа адилжингуутай ер нь бол тэр ч юм одоо консалтинг салбарт бол яадаг гэхээр зөвхөн одоо дататайгаа ажиллаад тэгээ дата manipulation хийгээл тэр machine learning одоо модел алгоритмаар хийгээд хасаа гадна одоо хийсэн зүйлээ буцаагаад ингээд нөгөө хүмүүс презент хийхтэй одоо нөгөө харилцагч аах нь харилцагчтай тий буцаагаад тэр юм хүрэх нь аягүй чухал тий. Тэнгүүд яг юу хэлээд байгаа юм те ямар одоо стори хэлээд байгаа яг юу хийчихсэн чинь энэ хүмүүс яг ямар одоо хэрэгтэй зүйл хийчихэд байгаа юм гэдэг нь зөв талаас нь гаргаж стори телling тий дахиад нөгөө communication skill чинь ороод ирлээ шүү дээ. Энэ чадвар бол аягүй чухал. Тэгээд бизнесээ угсаа аягүй сайн ойлгож ийж яг юутай тулгараад байгаа яавал энэ хүмүүст би тусалж чадах юм бэ гэдгийг мэдхийн тулд бизнес acumen тий бизнесийн ойлголт. За тэгээ хамгийн сүүлд нь мэдээж одоо технологийн салбар тий data analyst data яг энэ салбарт бол үргэлж дандаа шинэ юм гарч ирж байгаа. Одоо шил ингээл тий AI байж байгаа л тий машин learning ингээд Gen AI гэл ингээл үргэлжлээл эн чинь шинэ юм гарч ирсээр л шүү дээ. Тэгэхээр байнга энийг нөгөө гэл тор ингээд сураад хурдан ур чадвараа ингээд шинжилээд явах тэр чадвартай ийм одоо 3 юу одоо талын зүйлсийг бол ингээд байнга бодож явах хэрэгтэй. Тэгээ ийм одоо чадварууд байх юм бол тэгээ мэдээж бол энэ салбар бол хамгийн бас тохиромжтой гэж хэлмээр байна. За тэгвэл Нандагийн хувьд яг энэ салбар руу одоо ингээд орё гэж байгаа хүмүүст хандаж хэлэх одоо top advisory буюу тэг хамгийн топ одоо зөвлөгөө өгөөч. Зөв ерөнхийдөө дооно бол ихэнх зүйлийг хамраад хэлчихлээ шүү дээ тий. Одоо яг төлөвлөдөө юу мэддэг байвал зүгээр үгээд. За эдгээр дээр болохоор нэмээд хэлэхэд бол тэр яг presentation skill бол маш чухал. Тэгээд үүнийг хийхин тулд одоо зөв одоо сайн презент хийхин тулд яг өмнөх бэлтгэл ажил нь илүү чухал гэдэг шүү дээ. Тэгэхээр яг тухайн үедээ тухайн одоо харилцаж байгаа аудиенсаа ойлгох те яг ямар левлийн хүнтэй харьцаж гин, менежментийн левлийн хүнтэй харьцаж гин үү, техникийн левлийн хүнтэй харьцаж гин үү, за эсвэл бүр ямар ч ойлголтгүй хүнтэй харьцаж гин үү, тэр аудиенсаа ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр хүний хэрэгцээ шаардлагыг ойлгох хэрэгтэй. Тэгээд тэн дээрээ тулгуурлаад өөрөө яг аль талаас нь яаж ярих уу гэдгээ шийдэх ёстой. Тэгээд миний хувьд гаргаж ирсэн зүйл болохоор яг нөө би болохоор data analyst рол дээр л илүү яриад байна л да. AI тал руу нэг ажил үзэг болохоор мэдэхгүй байна. За уучлаарай. Data analyst дээр болохоор ингээд бид нар ингээд яг одоо Python кодоо бичээд ч юм уу те айгүй их цаг зарцуулаад тэрэн дээр амар их юм хийж үр дүнгээ гаргацсан болохоор ингээд акшн айгүй их ярих гад байдаг. Тэгэхээр нөгөө нэг
тэр өөрийн чинь Python дээр хичнээн цаг зарцуулж юу байсан чи ерөөсөө сонирн биш. Яг тэр сонсож байгаа хүний чинь хэрэгцээ нь юу юм? Тэр хүний асуудлыг яг ямар байдлаар шийдэж, ямар үр дүн харагдаж байгаа юм бэ те? Тэр нь айгүй чухал гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Тэгээ энэ дээр хэлэхэд бол нэг Storytelling with Data гэдэг нэг ном байдаг. Бас тэрийг уншаад үзвэл зүгээр гэж бодож байна энэ датаар орох гэж байгаа хүмүүс. За тэгээ хоёрдугаарт нь болохоор AI-ыг бол өдөр тутмынхаа ажилд айгуу сайн ашиглаж сурах хэрэгтэй. Одоо угаасаа л бүх юм ингээд AI руу явцсан учраас өөрийнхөө ажлыг хөнгөвчлөх, за тэгээд prompt engineering энэ гэдэг те ер нь бүх юмдаа код ревьюгээ хийлгэж гэдэг юм уу. Бүх юмдаа AI-ыг айгуу тийм зөв ethical ашиглаж бас сурах хэрэгтэй. Тэгээд за дата одоо нэг хүмүүсийн датаны sensitive data ингээд задруулахгүй тулд компаниуд ерөнхийдөө яг түрүү PwC дотоод AI байдаг гэдэг шиг манай компаниас дотоод AI байдаг. Тэгэхээр нэг яг дотоод AI ашиглаж байгаа бол за ажилчдын датаг бол ерөнхийдөө ингээд оруулаад хийчих болно тий. За хэрвээ дотоод AI биш өөр AI ашиглаж байгаа бол тэндээс одоо нууцлалын мэдээллийг айгуусаа нууцлж тэрийг зөв ашиглах ёстой гэх зэрэг тэр зүйлүүдийг бас сурвал зүгээр юм шиг санагддаг. За тийм тэгээ ер нь бол байнгын суралцах чадвар бас чухал, communication skill чухал. За тийм ер нь бол ингээд болчихж байгаа юм байна. Яг зөв санал нийлж. За тэгээ дараагийн хэсэг болохоор ерөнхийдөө бид хоёр бол өөрсдийнхөө карьер замлын талаар нэлээд дэлгэрэнгүй хуваалцлаа гэж бодож байна. За тэгээд яг одоо энэ өгөгдөл болон хэмэл оюун ухааны салбарт орох гээд те бэлдээд өөрсдийгөө бэлдээд байж байгаа хүмүүстэй зөвлөгөө олгоод өгөхийн тулд те одоо ажиллаа олохын тулд бас ямар зүйлүүд дээр анхааруул зүгээр вэ гэдэг талаас нь зөвлөгөө өгөх хэсэг рүүгээ шилжээ. За тэгээд хэрхэн ер нь яаж эхлэх вэ? Яг ингээд би дата руу ормоор байна. Тэгээд яаж эхлэх вэ гэдэг дээр санаа хуваалцаач. За хамгийн түрүүнд одоо нөгөө энэ салбарт нь тий энэ зах зээл чи өөрөө амар компетитивтэй өрсөлдөөнтэй болчихлоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Анх бол 2019 онд намайг мастера эхэлж байхад ер нь Master of Data Analytics ч юм уу тий Master of Business Analytics гэдэг ангиуд байгаагүй. Зөвхөн Master of Data Science гэж байсан. Тэнгүүд одоо тэр чинь ингээд салбарлаад яг Data Analytics одоо салбар руу мастерын зэрэг олгоод эхэлж байна гэдэг бакалаврын зэрэг олгоод эхэлж байна гэдэг чинь уусаа зах зээл өөрөө эрэлттэй одоо компаниудад тэр одоо ажлын байраад гарч байгаа. Түүнийгээ дагаад яг тэр мэржлээс сурж байгаа тэр салбар руу орж байгаа хүмүүс ихсэж байгаа өрсөлдөөн ихсэж байгаа гэдэг аюулсаа ойлгоо. Чи яаж тэр хүмүүсээс ялгарх юм те? Чи бусдаас юугаараа ялгаатай юм бэ гэдгийг айгуусаа харуулах хэрэгтэй. What is your strength те? Өөрийнхөө давуу чадварыг чи бусдад одоо тэр орох жоо байгууллагатай ч юм уу тэр хайг менеж ч юм уу ингээд харуулах чадвартай байх нь чухал. Тэнгүүд яг хөө зөвхөн мэдээж одоо хамгийн түрүүнд хамгийн ихний одоо процесс юу гэж явагдав гэхээр CV LinkedIn cover letter ч тийм чиний professional portfolio яг одоо хамгийн анхны чи тэр хүнтэй уулзахаас ч өмнө одоо чи чамайг илэрхийлж хэлдэг зүйл бол тэр цаасаа гарч тийм тэрэн дээр айгүй зөв өөрийнхөө тэгээ уур чадвар түрүүний бидний ярьсан тэр яриад байгаа одоо техник уур чадвар байгаа мó тэр soft skill-үүд байгаа мó тэрийгээ айгүй зөв энэ чинь дахиад нөгөө story telling явж байгаа тэр CV дээр чинь тий яаж зөв story telling хийчих өөрөө яхана тэгээ давхар одоо бид нар энэ data AI гэдэг салбар чи өөрөө угаасаа технологийн салбар учраас өөрийнхөө чи тэр уур чадварыг тийж инээсээ харуулах чадвартай байх хэрэгтэй яг чиний уур чадвар чинь байгаа мó чи хийсэн юм чинь байгаа мó тий одоо тэр нэг CV гэдэгсээ гадна дахиад тэр нэг портфолио гэж юм байгаад шүү дээ. Тэр өөрхөн портфолиог чи хэрвээ хийчих юм бол тийм үү ямар ч сан хүнднийг үзүүлэх юмтай. За тэгээд яг одоо тэр тухайн салбарт ажилладаг хүн бол тий зөвхөн одоо чинь CV-г харахаас илүү CV-н дээр одоо бичсэн юм CV яг үнэнгээс чи өөрөө ингээд гардаад хийцсэн юм байх юм бол тэрийг чи ингээд хараад явуул айгу хурдан тэр хүнд ойлгоход амархал чинь тийм үү. Тэгэхээр портфолио гэж юу яриад нэг GitHub дээр тий өөрийнхөө аккаунтыг нээгээд тий одоо SQL дээр бичсэн кодоо ч юм уу тий Power BI дээр хийсэн дашбордоо ч юм уу тий Python дээр нэг цэвэрлэгээ хийсэн эсвэл одоо нэг machine learning model алгоритм хийсэн ноутбук гэж юм хийдэг ч юм уу тий тэгээ ингээ яа тэрийг өөрийнхөө портфолиотойгоо холбоод ингээ явчих юм бол чиний одоо онлайн presence илүү байх болно. За тэгээд яаж эхлэх вэ гэж хэлсээр тийм мэдээж хамгийн түрүүнд л одоо master of
data science юм data analytics ч юм уу те эсвэл бакалавр ч юм уу те бакалавр гэд яг одоо энэ дататай холбогдолтой чиглэлд одоо ер нь бол AI-ийн хүртэл салбараар угаасаа сургаад эхэлсэн. Тэгэхээр хамгийн ихний сонголт бол мэдээж сурах штэ те. За хоёрдугаарт яг заавал одоо дандаа одоо яг энэ салбараар сурж орсон хүмүүсэд байдгүй. Хинхэн зүгээр ингээд өөр салбараас ингээд хөрөөд ороод ирсэн. Яагаад тэгэхээр энэ өөрөө энэ салбар чинь data science, data analytics, AI гэдэг салбар чинь дөнгөж шинээр гарч ирж байгаа учраас дандаа ингээд бүр ингээд доороос нь сурж орж исэн гэхээс илүү энэ тэнхийн одоо ингээд ойролцоо одоо төстэй мэрэгчлээс маш их хүмүүс орж ер нь баг 70% нь ал тэгж орж иж байна. За тэр хүмүүс хаанаас орж иж байгаа хэрэг ихэнхдээ одоо банк санхүү ч юм уу те finance ч юм уу те одоо accounting ч юм уу те ямар нэг одоо тоотоо суур мэрэгчлээ инженерингээс хүртэл маш их хүмүүс орж ирдэг. Тэгэхээр тэр одоо нэг суур юм байгаа. Тэгээ дээрээс нь өөрөө үнэхээр тийм чи хүсэл байвал тэгээ энэ салбар руу явъя гэсэн хүсэл авах юм бол тэгэл яг self learning хийгээд орж ирдэ. Self learning гэхээр яг түрүүний одоо хэлсэнтэй адилхан хэлсэн одоо хэдэн төлөвлөд байгаа шүү дээ. Тэдний одоо fundamental буюу тэ хамгийн минимум төвшин мэдчих хэвээр бүх юм мэдчих хэвээр. За жишээлбэл тэгээ ямар ч гэсэн нэг юун дээр за Power BI дээр асуугаад те star schema гэдэг чи юу гэдэг тэрийг хэлж мэддэг те dimensional structure гэж юу гэдэг гэдэг тэрийг нэг ялгаад нэг хэлээд мэдчихдэг. Ийм одоо юутэй чинээнд ямар ч ихний хэмжээнд л солиор ингээ хийчих болно. За эсвэл одоо bootcamp бол хийж болдог шүү дээ. Bootcamp гэдэг чинь одоо яг одоо түрүүн бидний хэлсэн бүх одоо тэтгүүлүүдийг сураад за тэгээд яг кампийн төгсгөл хэсэгт яг өөрсдийнхөө гараар хийсэн сурсан юм аа одоо өөртөө яг практиклаар хийгээ тэрийг портфолио болгоод гаргахыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү бол арга замууд байна гэж хэлмээр байна. За нандагаас тэгвэл юу вэ? За тэгвэл ийм одоо чадраар тий одоо юу хийн суралцаад эсвэл өөрөө суралцаад одоо их сургууль суралцах ч юм уу эсвэл bootcamp-аар ч юм уу ингээд янз янзын байдлаар ингээд энэ салбар руу орж болт юм байна. Тэгвэл хэрхэн ажлын анкетын дээр туршлага тэгвэл эдгээр одоо туршлага харуулах боломжтой юм бэ гэдэг дээр нандаа маань. Ер нь бол яг дата чиглэлийн ажлын байранд орох гэж байгаа бол одоо бас яг шинж гэсэн бас гарч ирээд хөөрхөн хэдэн жил болчихлоо шүү дээ датагийн чиглэлүүд. Тэгэхээр нөгөө нэг ямар нэг байдлаар дататай харьцаж ажилласан зүйл бол заавал CV-н дээр манд байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг өмнөх хэрвээ ажлын туршлагууд чинь хэрвээ одоо дататай үнэхээр холбоогүй байх юм бол за яг банк санхуд ажиллаж байсан бол жишээ нь одоо нөгөө нэг зээл олгох одоо портфолио профайл гэдэг шүү дээ тий зээлдэг чинь тиймэрхүү зүйл дээр ажилласан бол тэрийг бол ингээд дата руу хөрвүүлэх боломжтой зүйлүүд байх юм бол тэрийг ингээ хөрвүүлээд эвтэйхэн гаргаж ирж болж байна тий тэр хэмжээний хүмүүсийн профайл дээр ажиллаж тиймэрхүү хэмжээний одоо юм гаргасан ч гэдэг юм уу тий хамгийн гол нь тийм тоо баримттайгаар өмнөх ажлуудаа датагийн ингэж дүвийлгэж гаргах боломжтой зүйл бол тэрийг нь дүвийлгэж гаргаж болж байна тий за тэгээд дараагийн арга нь болохоор тийм хуваараа прожект хийгээд ямар нэг одоо ингээд open data-нууд агиих байгаа шүү дээ. Тэр open data-н дээр хуваараа прожект хийнгүүтээ тэр прожектынхаа туршлагуудыг ингээд яг ийм одоо модулууд ашигласан ч гэдэг юм уу те ийм төлөвлүүд ашигласан ийм хэмжээний датан дээр ажилласан гэд тэр топ баримтуудыг маш их оруулаад тэгээд яг бодит тийм датан дээр ажилласан туршлагуудыг ер нь бол аль болох оруулах хэрэгтэй. За тэгээ мэдээж ажлын байрнаас шалтгаалаад янз бүр штэ тий таны яг тухайн аплайдж байгаа ажлын байр чинь ямар шаардлагууд тавьсан байна тэр шаардлагад нийцсэн зүйлүүдийг та заавал мэддэг тэр зүйлүүдийг ашигласан байж ижил тухайн ажлын байран дээр шалгарч гарч ирнэ. Тийм болохоор мэддэг гэдэг маань төгс мэддэг гэсэн үг биш яг ямар байсан анхан шатны хэмжээнд мэдсэн за тэгээд нэг тодорхой хэмжээний скоптэй датан дээр түүнийгээ туршаад үзсэн. Тэдгээр зүйлийг л одоо айгуус эвтэйхэн бичиж гаргачихад ер нь болно доо. Ямар ч байсан дататай холбоотой зүйл хийсэн байх хэрэгтэй байх нь ямар нэг байдлаар за түүнийг болохоор ажлын зартайгаа уялдуулаад яг тэдний хүсэж байгаа зүйлийг энэ л өгөөд авах хэрэгтэй байх нь шүү дээ CV-гээр дамжуулаад найрч ажлын байран дээр адилхан доо тий ер нь бол заавал дата гэхгүй тий ер нь яг зөв. Энэ дээрс нэг юм нэмэт хэлчихээд бодлоо. Түрүү нөгөө нэг меншн хэллээ шүү дээ. Bootcamp гэдэг одоо сургалтаар бас одоо анхаарчны тий мэдлэгийг бас авч болтгоо гэд. За тэгвэл Mongolian Professional Australia буюу тий одоо миний би тэгээ нандин бит хоёр одоо тун удахгүй замирсан 6 сарда багтаага та бүхэндээ хамгийн ихний одоо data analyst bootcamp-ийг 8-7 оны сургалтыг одоо хүргэхээр
контентн дээр одоо ингээд ажиллаад эхэлсэн байна. За энэ сургалт маань юуг хамрах вэ гэхээр түрүүн бидний яг хэлсний дагуу Excel, Power BI, SQL, Python гэсэн хамгийн гол энэ дөрвөн дата аналитикийн дөрвөн төлөвийг хамарсан энэ төлөвүүд дээр ямарчсан ажиллах одоо чадвартай ур чадруудыг өгөхөөсөө гадна за энэ bootcamp буюу 8-7 хоногийнхаа төгсгөлд эдгээр одоо ур чадруудыгаа илэрхийлсэн одоо эдгээр ур чадруудыгаа ашиглаад өөрийн гэсэн портфолиотой болоод түрүүний бидэрт хэлсэнтэй адилхан одоо ямар ч өөр ингэс үзүүлэх юмтай болоод ингээд тусах нэ ийм одоо юун дээр онлайн одоо сургалтын дээр ингээд ажиллаж байна. За энэ маань эргэл нөгөө түрүүний битүүрийн ярьсны дагуу тэг өөрсдийнхөө сурсан мэдсийг бусдаа хуваалцах. За тэгээд хамгийн гол нь мэдээж нөгөө их хэлээрээ монгол хэлээрээ одоо тайлбар хийгээд явах байгаа. Тэгэхээр энэ дээр бол илүү ойртож байгаа та бүхэндээ илүү ингээд тодорхой мэдээлэл өгөө. Гэтэ одоондоо бас манай ингээд пэйжийг дагаад те манай MPA-ийн Facebook болон Instagram пэйжийг дагаад мэдээлэл авах хүсэх юм бол бид бүхэнтэй хамт байгаарай гэж хэлье. За тэгвэл цаашаа өргөжлөе. Доноо ингээд нууц задлчлаа. Энэ тал дээр мэдээллийг жоохон хоолт хийн гэж бодож ирсэн ч. Тийм бага бид нар одоо яг өмнө нь ингээд career coach-ын CV интервью бэлддэг тийм хөтөлбөртэй үндсэн хөтөлбөртэй байсан бол одоо дахиад нэг нэлээд том хөтөлбөрөөр боловсруулад явж байгаа. Ямар ч гэсэн контент бэлдээд эхэлж байгаа. Тэгээд бэлэн болохоор нь дуулганаа. За тэгээд түрүү нөгөө CV-ний талаар ярьж исэн. Тэгэхээр одоо яг ажилд ороход ажил олгогчид ингээд одоо за анхан шатны гэж бодъё л да. Junior level-ийн датагийн ажилтныг авахтаа ажил олгогч нар яг юугийн илүү ингээд хардсан бол мэдээж тэд нар бол ингээд бас ажлын туршлага тийм амар зузаан биш болохоор өөр бас янз бүрийн хүчин зүйлүүдийг харах байх л та. Тэр талаас нь яг юуг илүү хардаг гэж бодож байна даа. За миний бодлохоор энд яг нөгөө нэг vacation program, graduate program гэж бааштай те дөнгөж ингэ төгссөн эсвэл still одоо их сургуультаа сурж байгаа оюутнууд нэг 6-7 хоног ч юм уу те эсвэл бүр урт хугацаагаар ингээд ажиллах боломжтой тийм програмууд гэдэг манай форумд орж байгаа. За тэр програмын одоо сүүлийн 2 жил бол ярьцлаган дээр н орж байна. За тэгэхээр ярьцлаган дээр н ороод одоо ер нь бол яг ингээ хайрын менежер болоод тэнд одоо манай багт ажил олгогчийн зүгээс буюу те хэрвээ одоо яг энэ хүнийг одоо авах нь зөв үгүй юу гэдэг эцсийн шатны шийдвэрийг гаргахтай хэмжээний одоо ярьцлаган дээр ч юм уу те тэр хүмүүс ерөнхийдөө юу хардаг гэхээр хамгийн түрүүнд хандлага бол айгүй чухал. Одоо тухайн хүн өөрийнхөө ур чадварыг тэ илэрхийлж ярьж байхдаа за тэгээд заримдаа бол бид нэг групп бас ярьцлага хийж байгаа жишээ нь групп ярьцлага хийж аваад бусад одоо оролцож байгаа кандидаттайгаа яаж харьцаж байна тэ багаар харилцаж чадж байна энэ хүн яаж ийж ингэ ер нь бол илүү нөгөө нэг soft skill буюу те энэ хүн өөрөө яг хин юм бэ те personality талтай хин юм бэ байгууллагын одоо соёлд одоо тохирох юм уу гэдгийг л аягүй сайн хардаг. Тэгэхээр хайрын менежерүүд юу харах вэ гэхээр мэдээж оюутнаас одоо орж ирж байгаа хүмүүсийн хамбал бусад оюутнууд дундаасаа яг юугаар ялгагдчих байгаа те сурж байхдаа зөвхөн сураад байсан юм эсвэл сурахын хажуугаар өөрийнхөө ур чадрыг энэ хүн мэдээж тэгэл яг одоо батлагдсан газраас юм уу те одоо AWS ч юм уу те Microsoft Azure ч юм уу те гаргасан одоо тэр том курсүүдэд суугаад сертификат авах ч юм уу те за бүр сертификат авах болго гэхэд яг тэр зүгээр сургалтын аваад суудсан байх хэмжээний те хамгийн сүүлийн үе одоо трендийг ярихад те жишээлбэл за financial талд одоо January ерөнхийдөө яг яаж хөгжиж байгаа вэ? Чи нэг өдөө ер нь юу гэж харж ийнэ гэж хэлэхэд урдаас нь ямар ч нэг юм хэлэх чадвартай тэгээ тухайн одоо салбарынхаа мэдээлэлтэй үнэхээр чин сэтгэлээсээ хайртай дуртай passion гэдгийг харуулах хэмжээнд тэр хүн байх юм бол тэгэл болж. Тэгэхээр тэр хандлага гэдэг юм чи ярьцлаган дээр угаасаа гардаг. Яа тэгэхээр CV LinkedIn-ийг бол хараад бол мэдгүй шүү дээ, тий. Гэхдээ CV LinkedIn-ийн шатан дээр бол яг юуг анхаарах хэрэгтэй гэхээр тэр шатыг давхын тайвж чухал юм. Тэгэхээр тэр чи шатыг давна гэдэг чи өөрөө бас цаанаа дахиад критеритэй дандаа алгоритмд ажиллаж байгаа. Тэгэхээр бидний гол нэг заадаг юм чи юу гэхээр нэг тэр алгоритмыг яаж давах нэгдүгээр нь яаж хоёрдугаар яг ярьцлага өгж байхдаа тэр хүн яг юу сонсох хүсэж байгаа. Тэгээ дээрэс нь яг ярьцлага авч байгаа хүн чи өөрөө бас тэр чин онооны степт явж байгаа. За энэ хүн тэдэн онооны одоо хариулт өглөө. Тийм учраас энэ хүн тэдэн оноо авч байгаа учраас нэгт байна. Тийм учраас энэ хүн хоёрт байна гэдэг тэр чин дандаа өөрийнхөө шийдвэрийг дараа нь чинь нэг тайлбарлах шаардлагатай болно шүү дээ. Ямар нэгэн одоо evidence-ээр тэр чин батлах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр тэр чинь яг одоо би энэ хүнээс behavioral question асууж байгаа тийм. Үнэхээр яг миний асуусан асуултанд хариулж чадсан юм уу тийм. Заавал тэр би
хариулт авахын тулд энэ хүнээс 2 3 удаа асуусан юм уу тий. Яг асуусан юмд хариулж байгаа мó энэ гэдэг чинь аягүй чухал. Тэ дээрс нь ярьцлага нь тэр хүн одоо орж явахдаа угаасаа тэр хүний vibe нь мэдгэдэгээс гадна үнэхээр тэр нэг дуртай ажилдаа орох гэж байгаа тэр chase хийж байгаа тэр passion хийж байгаа хүн чинь бүр ингээд нүдэн ингээ гэрэлтээд бүр ингээ яриад бүр ингээ тий. Тэгээ за чи нэг тэр project яриаж энэ project яриаж гэхэд бүр үнэхээр хийж исэн хүн бол бүр ингээд бүр амар ингээд асгаал ярьдаг тий. Тэр чи юм байд юм би ингэдэг боддог тэгдэг. Тэхгүй үнэхээр хийгээгүй хүн ингээл асуулаа пад гэж зогсон тий. Гэхдээ бас давхар нөгөө ярьцлаганд орохын өмнө айгүй сайн одоо бэлдэх бүх юм л одоо тий нэг жоохон нэмэх юм байна. Ер нь бол ажил олгогчид юг хардаг вэ гэхээр миний бодлоор бол нэг компани хүмүүс ер нь айгүй төстэй вайптай байдаг юм шиг жоохон санагддаг. Тэгэхээр яг тэр компани culture тохирох нь гэдгээ бас айгүй сайн хардаг. Тэгээ хоёрдугаар болохоор яг би энэ хүнтэй хамтарч ажиллаж чадах уу гэдгээ айгүй их хардсан юм шиг санагдсан шүү дээ. Яг одоо ингээд би ингээд тэр хүний одоо ингээд би ирээдүйд тэр хүнтэй хамтарч ажиллаж байгаа учраас яг ийм амар тийм үнэн байвал айгүй зөв юм шиг санагддаг. Тэрнээс иш яг ингээд үннээрээ ингээд чөлөөтэй би ийм тохиолдолд ингэдэг тэгдэг гэх тэр хүнтэй ингээд холбогдоод гэх юм уу те. Яг тэр одоо ажил олгогч тэр кандидатыг өөртөө ингээ холбогдоод боддоор яриасаа гэж айгүй хүсдэг юм шиг санагддаг ш. Тэгэхгүй бол хүмүүс айгүй их ингээд бэлтцэн оронгуудаа нөгөө нэг боддоор ингэж connection үүсгэж харьцаасаа илүү нөгөө бэлтгэсэн юм аа ингээд яад тэгэнгүүт нөгөө тухайн хүний яг genuine байдал нь юу байна вэ гэдгээ ингээд мэдрэхгүй ярьчаар айгүй тийм хийсэр олонгуудаа сэтгэл ингээд өгч чаддаггүй. Тэгэхээр тэр үнтэй ингээд connect үүсгээд тэгээ хүссэн юмд ингээд айгүй тийм боддоор хариулахтай сайн харагдана гэхээсээ илүү яг хүссэн юмд боддоор тэгтээ энэ скил чи надад байгаа шүү. Би яг тэр скиллийг асуусан бол тэр скил надад байгаа гэдгийг заавал ингэж өгч явах хэвээр. Тэгтээ амар тийм бодтойх хэвээр гэж. Ер нь бол тэгэж жоохон бодоод байгаа. Яг зөв нөгөө хүнтэй холбогдох те яг ингээл юу гэх нэг тийм скриптний даав яриад хагаас илүү яг хоёрын ингээд яриа чинь ингээд flow хийж чадчих тэр хүнийг ингээл яг ингээл үргэлжлээл зүгээр л ингээл ер нь бол ингээл найзтайгаа ярьж байгаа тийм ингээл бид тэр заавал ингээл зогсоот ч юм уу тийм ингээл өөрийгөө амар магтаал ингээл яриадах шаардлагагүйгээр ингээл амар гоё ингээл яриа ингээл өрнжөөж яг тэнтэй адилхан тэр яриаг өрнүүлж чадах тэр хүнийг одоо excited болгож чадах тэр хүнд бас ингээд таалагдах гэдэг чинь бас аюул чухал болчиход байна шүү дээ тийм. Тэнгүүд ямар нөхцөлд вэ гэхээр тэр хүн үнэхээр надтай одоо адилхан темпээр ажиллахаар хүн байна уу гэдэг ч юм уу тийм юмнуудыг бас ингээд харддаг юм шиг санагдчих. Зөндөө юм байна уу гэдэг шиг. Харин тийм. За тэгвэл нэгэнд одоо нөгөө нэг ажлын job hunting талаар энэ одоо салбар руу яаж орох вэ гэдэг талаар ярьж байгаа юм чи хэрхэн ажил хайх явц сэтгэлийн хаттай байх вэ гэдэг дээр нандаа зөвлөгөө өгвөл. Би болохоорс яг ажил хайж явах явцдаа ер нь сэтгэлийн айгу савлгаанд хүртсэн. Тэгээд яг сэтгэлийн хаттай байна гэхээр бас хэцүү. Ер нь бол сэтгэлээр унж болно. Тэгтээ уусныхаа дараа бас босч ирэх хэрэгтэй. Тэрний хамгийн гол зүйл нь бол яг надад бол тийм физикал хөдөлгөөн юм болов гэж бодсон шүү дээ. Яг ингээд хөлсөөл айгуу сайн гарах хэрэгтэй. Би болохоор бас яг нэг тийм ажил хайж агаад ингээд жоох ингээд унаад ирэх үедээ те ерөн заа бүтэхгүй байна гэд бодоод ирэх үедээ яг гүүж эхэлсэн. Тэгээ ер нь бол ингээд 7 хоногт бараг ингээл за 5 6 удаа ер нь ингээд 3 хоног дараалаад гүхгүй өдөр бол байхгүйсэн. Тэгээд заримдаа бол бүр ингээл өдөр олонгүйгээд тэг яг өдөр олгон 5 км гүгээл тэг би өөрөө нэг амар атлетик хүн биш болохоор 5 км гүхэд одоо ингээд хөөхөө хөлс ялгарчдаг байсан. Тэгээд тэр бол айгуу тусалсан сэтгэлийн хаттай хахад за тэгээд дараагийнх нь бол бас нөгөө медитейшн агаа. Тэгээ медитейшн бас яг уу бүр айхтар бол туслаагүй. Тэгтээ ямар ч байсан нэг ингээд зогсох тэр юг надад өгчээс одоо орон зай гэх юм уу. Одоо ингээд нэг юм руу ингээд яарал ингээд яваад байгаа шүү дээ. Би ингээд газ ингээд ажил болчихсон гээл. Тэнгүүд яг ингээд би яагаад энэ рүү яарад байгаа юм ч юм уу те. Яг юу нь болохгүй болоод миний энэ юм бүтлгүүтэй байгаа юм те. Яг тэр нэг юм брейк авах моментиг өгөөд яг ингээд өөрөө өөрийнхөө доторхыг сонсдог ч юм уу те. Тэрэн дээр бас бясалгал хөөрхөн тусалж байсан. Гэтэ би бол бясалгалыг яг ингээд амар тийм том нөлөөтэй зүйлээсэн гэдэг дээр бол бас 2 дугаар зүйл нь л гэж хэлмээр байна. Яг 1 дугаарт бол тэр яг хөлс гаргах хөдөлгөөнөөс 2 дугаарт юм байсан. Тэгээ 3 дугаарт бол ажил
орох бол яг уу Австралид ярьж байгаа шүү дээ. Австралид за мэдээж ур чадвар сайтай, өмнө нь хангалттай цагийг өөртөө зарцуулсан, өрсөлдөх чадвар сайтай хүнд бол ажиллах амархан. За тэгтээ бас ингээд жирийн те хэл одоо над шиг те хэл англи хэлний бэлтгэлээс эхэлсэн хүнд бол за нэгдүгээр хэлний бэлтгэлээс эхэлсэн хоёрдугаарт ингээд self confidence айгүй муутай, өөртөө итгэл муутай хүнд бол угаасаа цаг зарцуулдаг зүйл тэр self confidence-ийг ингээд бий болгох. За тэгээ тэр хэлийг гэвтэйхэн төвшөнд аваачих. Тэр зүйл дээр ингээд айгүй их цаг орно. Тэгтээ тэр цагийг ингээд бас айгүй хурцсах хэрэгтэй. Тэгээ хурцсахын тулд ингээд айгүй тийм өөртөө итгэх итгэлэл амар тордох ёстой санагдчих. Тэгээд өөрийгөө ингээд голохгүй за би энийг ингээд чаднаа гэдгийг ингээд өөртөө угаасаа итгүүлэх хэрэгтэй. Угаасаа чадна. Ер нь бол чадна гэдгээл зүгээр ухаарах гэж айгүй боддог учраас тэр зүйл дээр бас айгүй тийм өөртөө итгэх итгэлээ амар сайн хангаж өөртөө итгэжээж нөгөө нэг бусдыг ятгах чадчих байгаа учраас тэр бас айгүй зүгээр өөртөө итгэхтэй юм. Тэгээ хамгийн сүүлд нь бол яах вэ тэгэл тушаал үзэх хэрэгтэй, ажилд орохгүй л дуршаад л байх хэрэгтэй. Тэгээ дурсны эцэст ингээд айгүй сайн болохоор тэр зүйлийг ингээд амар амьдралын гол зорилго гэж бодоод ахаар ингээд айгүй сэтгэлээр унждаг. Бид нар ингээд эрүүл сарвал байна, сайхан гэр бүлтэйгээ аз жаргалтай эрүүл орчинд амьдарч байна те. Тэд нар ч ингээд амьдралын гол зүйл болохоос биш бүр ингээд би л ажилд орч чадахгүй бол ингээд бүх юм орлаа гэдэг бол гол зүйл биш учраас нэг тэрийг амар үнцэн юм болгоод сэтгэлийнхаа хамаг зүйлийг ингээд тараагаад ах нас жоохон буруу байсан юм байна л гэж бодсон ш. Тэгээд яг хуу тиймэрхүү юмнууд байна. За өнөөдрийн ярилцлага үнэхээр сонирхолтой боллоо. Дата болон салбарт хэрхэн орох, ямар ур чадрууд хэрэгтэй байдаг гэдээ маш олон хэрэгтэй сэдвүүдийг хүндэж ярилцлаа. Тийм шүү. Энэ дугаар танд хэрэгтэй мэдээлэл, урам зориг өгсөн гэж найдаж байна. Дараагийн дугаарт бид шинэ ажлын байранд хэрхэн хурдан дасан зохицох, карьераа хурдан ахиулах тал дээр илүү анхаарч ярих болно. За хэрэг танд өнөөдрийн дугаар таалагдсан бол манай подкастыг дагаад Facebook болон Instagram дээрээс илүү олон зөвлөгөө мэдээллийг аваарай. Мөн та биднээс ирээдүйн дугаарт ямар сэдв сонсохыг хүсэж байна вэ? Саналаа илгээж бидэнтэй холбогдоорой. Таны асуултанд хариулахад таатай байх болно. За сонсонд нь баярлалаа. Та бүхэнтэйгээ дараагийн дугаараараа дахин уулзцаая.